Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubroka XM Broker Premium Bolor Resort тэрэлж. Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэж байна. Тэгээд podcast room-ийн цаашин дугаар та бүхэндээ өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг XM Broker амун Zubroka чарна бүтээгдэхүүн амун манай энэ удаагийн дугаар дээр Premium Bolor Resort тэрж бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Ингээд та бүхний өмнө өнөөдрийн зочноо танилцуулах бэлэн болсон байна. Подкастад маань Монгол Улсын гавьяд жүжигчин Баатархуу ах маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За сайхан урчиж байна да. Сайхан урчиж байна. За би Баатархуу ахтай амьдралд анх удаага амьдаар нь уулзч үзэж байна. Ер нь бол тайзан дээрээс бол зөндөө уулзж ирснийг одоо амьдаар уулзах гэж хэлэхгүй байхаа гэж бодож байна. Яг гоо ингээ хой хүнээр нь уулзаад ярилцах боломж анх удаага тохиохдоо ингээд 90 минут ярилцсан гэсэн чинь бас гоё шүү. За баярлалаа. За. Тэгээ манай Габи үргэлцэн ирсэн байгаа. Манай бас хост. Тэгээ бид тээр анханасаа подкаста эхлүүлж исэн. Ингээд явж байна. За таны ажил төрөл сайн уу? Сонь сайхан юу байна да? За ажил төрөлд ажгүй. Сая эмоц хамтлаг маань бест номеруудаа тоглоод дууслаа. Тэгээ одоо ингээд 4 сарын 1-нд одоо Монгол бүхий өргөнд хошуурлагын нэгдсэн хамтлагуудын тоглолт бол явагдана. Энэ тоглолтод болохоор X2, эмоц хамтлаг, Mask Production, мөрөөдлийн театр гэдэг 4 хамтлагууд оролцох байгаа. Дээр нь дуучид байгаа, комедианууд байгаа, бүжигчид байгаа гэх ийм 4 сарын 1-ний тоглолтод бэлдээл гэж. Өнөөдөр бас подкаст эхлэхээс өмнө Баатархуу ах бид гурав бас ярилцаал байж илаа л да. Тэгээд өнөөдөр та дандаа л угаасаа уран бүтээл зөндөөл юмнуудын тухай ярьж исэн подкастууд нэвтрүүлгүүд байдаг. Өнөөдөр хэдүүлээ арай л хувийн талаас илүү гоё ярилцаад. Тэгээд мэдээж хэрэг бас уран бүтээлийн тухай ярилцлаггүй л яах вэ? Тэгээ илүү гоё таны хобби, амьдралын хэв маягч гэдэг юм уу те юунд дуртай, юунд дургу тухай ярилцах юм бол үзэж байгаа залуучууд маань нэг сонирхолтой хоёрт бас их зүйл мэдж аваасаа гэж би л дотроо үсэж байна. илүү таны доторх хүнээ гаргая. Ер нь бол яг зүгээр ингээд жүжигчдээстэйгээ юм уу спортынхнаас ингээд хүмүүсээс яг ажил мэргэжилтэй холбоотой юмнууд хүмүүс асуугаад байдаг. Тэрийг бол насаараа л ярьсан байдаг. Энд те зөвхөн юмар ярьсан байдаг бол тэр хүмүүст тийм сонирхолтой байдаг юм шиг байна. Би ингээд подкаст юм уу янз бүрийн юмнууд ингээд үзэж байгаа тухайн хүнийхэн дотоод ертөнц тэр хүн ер нь юу бодож юунд дэмжгэлж явдаг те. Тэр нь илүү их сонирхолтой юм шиг санагддаг. Тийм жишээлбэл одоо геополитик би бас сонирхдаг л да. Гэтэл би намайг геополитик сонирхдаг гэж хинч мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр хүн дотроо юуг нь бас сонирхол юм байна гэж байна те. Энэ хүн хурдан морь сонирхдаг юм байна. Буу ан сонирхдаг юм байна. Зэвсэг сонирхдаг юм байна. Яг л жүжигчин зэвсэг сонирхдаг тий. Буужингийн хүчин чадал хэдэн километр нэсэлтэй хэдэн километрийн радиус дотор хөнөөлтөө гэл энийг офицер хүн ярих юм бол сонирхолтой биш шүү дээ. Тэгээ одоо жишээ зэвсгийн инженер хүн ингээл ярихад бас сонирхолтой биш байхгүй. Жишээлбэл өөр хүн бас ярих бас сонирхолтой юм болов сонсох нь илүү юм болов гэж боддог. Сайхан нэг 18 та нэг талбай дээр нэг юу л AK-47 AK Kalashnikov нэг задлаа буцаа хөсөрч ирсэн. Яг тэрийг асуучихлаа. Тэ та зэрэг яг хэдэн онд таасан бэ? 1989 онд зэрэг алба. 89-оос 91 оны 2 жилийн алба хаасан. Зүүн Баянгийн 132 дугаар Мотуудлын харонд зэрэг алба хаасан. Тэгээд манай болохоор би 89 онд 10-аад төгссөн байхгүй юу? 10-аад төгсчөөд тухайн үед чинь нөгөө социализмын үе гэж байсан үе байхгүй юу? Перестройк гараагүй тэгээд тэр үед чинь 10 төгсөн өмнө чинь заавал нэг юмд улс явуулдаг байсан. Намайг болохоор Оросд төмөр замын техникумд явуулахаар болоод тэр чинь ингээд дээрээсээ жигсаадаг шүү дээ хүүхдүүдийг жигсаагаад жигсаалтны доогуур байгаа ингээл би чинь доогуур л очиж юм бол дээгүүр байгаанууд ингээл Монгол Улсын их сургууль те ингээл там сургууль аваад доошлол техникум, гадаадын техникум, тэгэл дотоодын техникум ямар ч хүүхэд үлдээдгүй үлдсэн нэгийг дотоодын темст явуулдаг гэсэн байна. Ингээд би Оросын хуваар аваад за одоо
дэми юм уу да гэж л бодсон л да. Тэгэл байж итл цэрэгт явд юм уу гэл. Цэрэгт явсан ч гоё ч юмсан. Ингээл үеийнхэн чи ингээл цэрэгт явах гал ингээл те. Ингээ 30 тухай ч юм дөргөө байсан юм чи цэрэгт явна гэдэл. Тэгээд бас манай өөрөө Одесс цэргийн активд байсан. Зарлан дутгаа аваад л өөрөө хөдөлж байгаа аваад орсон чи ураалцж чи цэрэгт явж явах гэдэг хайраа 2 жил алднаа. Амьдралын чи 2 жил гэдэг чи их юм шүү дээ. Тэгэл ураа ицсэн дахиад өөрөө хөдөлтөл аваад дахиад явсан. Тэгэл цэргийн хилцэн дарахтаа цэрэг нь үйж байгаа юм чинь. Өө чи энийг битээ явуулаа. Тэгэл би уурлал авдаг. За миний хөтгөл яв. Би ч юм нэг л эмцхээ. Хүн цэрэгт очиод өлсөж өхнө гэж байдгүй шүү. Ирэх хүн хоолн дээр нам балдгаа. Энэ л хамгийн муухай юм. Цэргээ салгадаж ирэхдээ шивэстэй ирвэл манай гэрээ хаалгыг битээ төгшөөрөө. Хоёр л юм загсан. Хоёулынгийн би биелүүлсэн. Гэхдээ би 2 жил цэрэгт болчоод яг халагдахынхаа өмнө за нэг цэрэгт байсны бэлэг дэмдэг юм да нэг шивэс хийлгэж хий да гэж бодож байгаад тэр үед чинь зүү ороож байгаад 3 ширхэг зүү шүү дээ. Тэгээ нойлын уцаар ингэж ороож байгаа тэг шивдэг байсан байхгүй. Тэгэхээр би за энэ дээр нэг л удаа хатгасан. Тэр харин байна тий. Цэг энийг бол алж харахгүй гэж байна. Амар бэлэг дэмдэг шүү. Хүмүүс бол ингээл явсан ом моноо ингээл шивчдээ шүү дээ. Тэдэс дон энэ тэрэ би чамд хайртай шүү. Тэгээ салж нийлүүл тэр шивээс одоо яах юм тий. Хум монгийн шивээс тий. Тухайд шивээс чиг юу л нэг болохил юм байсан л байж таараа шүү дээ. Тэгэл цэрэгт яваал зүүн баянд яваад очисон чинь аавын цуг актемд байсан хүн хорооны захирагч байж гэн, дивизийн штабт байж гэн. Тэнгуут намайг шууд офицеруудын амралтын тогооч гэд нөгөө хүмүүсээс салгаа ичж байгаа. Зөө. Гүй би тийш явмааргаа би яг ингээл энэ дотроо баймаар 1500 зэрэгтэй хороо байсан. 10 төгссөн цэрэг бос гэхэд нэг 4 цэрэг босч байгаа шүү дээ. 600 шин зэрэгээс 4 шин зэрэг босч байгаа. Тэрний нэг нь би 10 төгссөн. Тэр үчи социализмын үе байла. Хүмүүсийг одоо жишээлбэл шоронгоос гараад ирсэн тий. Эсвэл одоо хороо хорны цагтаад бүртгэлтэй болж үтэхгүй байгаа хүмүүс дандаа айрам руу явуулдаг гэсэн үг. Дандаа хөндөөд. Тий, тэнд очиж хүмүүжүүлдэг. Диктатур тэр хатуу гараад гэж хүмүүжигддэг байсан. Ерөнхийдөө бол тийм ус утаал зүг авчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэг ямар санд 10 төгссөн цэрэг босгоод 4 цэрэг босч байгаа нэг нь би. Тэгэл хороондоо үлдэн гут тэгэл артиллерийн тагнуул гээл тооцоо боддог хол хэмждэг ингээл буу гэж ингээд сумны чин трактор чин ингээд энд буулгахын тэр чи тооцоолдог байхгүй юу? Холын хэмжээ зүглэлийн үнцгийн яам тэгээд хойшоо мэдээ өгөхлөөр тэр холоос чин бууддаг юм. Та тэгвэл ер нь л төрлийн сонирхолтой хүн биш үү те? Тий. Хүн биш үү? Тий. Манай аав чин их шануу тэгээд намайг Жуковын дуртал бодлыг гэдэг номыг унш гэж шахдаг байсан байхгүй юу? Дандаа юм цэргийн том жанжингуудын үг ингээл тэгэл тэр мөрийн уншаал ер нь яаж гатуугаараар хүмүүжсэн улсууд байна. Яаж зовлон дондор дуулсан юу үтсэн ингээл те. Астаа бол яг зүгээр чи амьдралыг те унш судал ер нь тэгээд гисэн л тийм философи яваад байсан байгаа байхгүй. Тэгэл би зэрэгт очиад одоо аавын найзууд ирээл ингээл яаш тэгээд би өрдөөсөө хол байлгаа яах юм бэ? Би яг өөрөө дотор нь үзье тэгэл зодуулахдаа зодуулаад тэгэл 2 жил болол халагдсан да. Тэгээд яг юм их сурсан олны газар хоолнд хамгийн сүүлд хүрдэг баг иддэг гэх юм уу те. Ингээл нэг чи хүн чи өөрөө 2 жилийн дотор өөрийгөө бас боловсруулад олонтой харьцаад хин олон ирчүүд тунд амьдрах аргаа олоод сурчиж байгаа. Цэрэгтэй өнөд чинь бас 2 жил байна гэдэг чинь бас халуунд нь халж хүүтэнд хөрж хүүтэнд яавал дулаахан байх уу? Сонингоор хөлөө ороогоод бутлаа бакалавр өмсөх чинь бас нэг дулаахан байх юм. Энэ гэсэн олон ч нэг амьдралын туршлага байна шүү дээ. Гэтэл надтай зүг байгаа ингээд тэр олон 10 цэргүүд дотроос чинь сонингоор хөлөө ороодгийг би сүлд мэдчихэж байгаа байхгүй юу? Энэ яад гэхэлэр шоронд байсан. Ингээр дулаахан байт юм. Чиг дуумаа гэл те. Гэдэг үүтэ би сонингоор хөлөө ороод гэл те тамхиг яаж олж татдгүй хэдүүлээ хуваах уу яах уу ийх үү тэр үе чинь 10 төгрөгийн цалин өгдөг шин цард нэг зэрэгт. Бас уу? Тийм. Гэхдээ тэр цалин би авч үзээгүй л те.
Тэр чинь нөө жагсаалын дарганаар авчин, салаан дарганаар хуваагаад авчин. Бидний гар дээр бол юм ирэхгүй шүү дээ. Улсаас өгдөг гэсэн. Тэг улсаас цэрэг болгонд 12 төгрөг лөө 10 төгрөг өгдөг. Уг нь өгдөг гэсэн. Дээгүүрээ алгуулчихдаг. Тэр бол бид нар ирнэ гэж бол байхгүй шүү дээ. Зөө. Тэр чинь том атманууд нь л хуваагаад аавна гэсэн үг. Тэгээ яг зүгээр нэг жижиг нэг дүнсэн тамхич юм 10 төгрөг байлаа шүү дээ. Тэгээ ингээд 4 хуваагаад 4 зэрэгт өгч жишээтэй. Тэгээд тэр чинь ингээ хаана хадгалах уу, өөрмөгөө болох уу, яах уу гэл амьдралын нарийн юмнууд байна шүү дээ. Хоолнд ороод хоолоо би яаж хурдан хугацаанд идэж сурах уу те. Тэр чинь тачигнуулаад газ идэхгүй бол дуусгаад босгоод аваад гараа авчих шүү дээ. Тий. Тэр хугацаанд чинь сууж явахдаа талхаа барайл тэгэл харахад гэлзуулаад амрууга асгаал гарах шинэ жаа. Габи танай хүүхэд ч одоо хиттэй лээ. Одоо энэ жил 12 шүү дээ. 12 тий. 12. За 6 жилийн дараа хүүхэд чи 18-т болонгууд чамд бол нэг нялхаараа санагдсан шүү дээ. Хидч хүрсэн тий. 18-т чи шууд цэрэгт явуулыг үлжээд айх уу? Би айна. Тэг яг зүгээр хүмүүс ингээд гадуур ингээд одоо жишээлбэл бидний үед одоо социализмын үед бол хэдэн 10 хүчсэн байсан. Зодуулаад өгөх нь, оргоод алгуулаад замдаа үлдээл өгөх нь. Тэр нөө мэдээлэл байх гэсэн. Зодуур гэдэг чинь амар эс мэдээлэл байхгүйсэн. Одоо бол арийн бол тийм биш. Байхгүй шүү дээ. Ямар ч тийм зодуурнуудаар тийм би бол байхгүй гэж боддээ. 1-2 санаадах, 1-2 алгадуулах тийм. Тэр бол асуудал байж ир хүн чи тэрнээс өөрийгөө олж авч байгаа шүү дээ. Нэг цохор даачдаг ч юм уу те. Одоо шил намайг цэрэгт багт нэг жижиг юм байсан. Таа чин жижиг юм. Сандал тавьж байгаад хүн зөхөн. Тийм. Ингээд ганц өшгөлт хүндээ гэх юм. Тэр ингээд бааны алчуураар гараа ороож байгаа л төв гээл зөхөн гутал ганталж өгдөг байхгүй юу? Дандаа тэгж бэлтгэл хий. Нөө манай ороот ч ингээл 80 зэрэг байлаа гэж бодох чинь эхнээс нь ахуулаад зохиолж. 80 л өнгө зөхөх юм уу? Тэгэн штэ нөө шин бид нар ч хамгийн ихэн зохиолж байгаа нь хамгийн хүчтэй зохиолсон. Гар мар нь тэр чи яг 80 зэрэг чи бүгдээр бишэлтэй ингээд салаа гараа ч юм уу тийм ингээд 3 салаа чинь нэг ороот болоод гэдэг шиг 20 зэрэг чи ингээд зохиол намайг нэг зохих гал хүрээл ингээд яг хүрээлэрэл талаагаад им өвчөө ирж яхад юу гэсрээ хэвчээ. Тэг хүрээг багт нь ирмүү их бааштай зүүн зэрэгээ гэл. Хүрээг бахад өсрээд унцдаг юм нэрээ. Бас нэг инээдвэнтэй ч юм уу инээдвийн хүргэлтлээ хүрч эхлэв. Тэгээд намайг нэг яадаг ч. Тэгэл тохойд ч нэг брейк тэг робот гэдэг үлээ шүү дээ. Брейк данс гэл. Би чинь Эрдэнэттэй бас нэг тиймэрхүү юмд бас нэг жижиг юмд хийж брейк хийчнэ. Тэгээ робот тэгэл за чи роботын бүжгэл гээл. Ингээл тэр чи юм хар шидмэл гэж юм байхгүй шүү дээ. Тэр мэрийг өөрөө ургуулад хийм. Орой бүч хамаг үзэн шүү гээл. Тэгэл гараалаа цайжлал. Хооронд нь төмөр утсаар уяал. Холбоо нөгөө талд нь бас төмөр утсаар гээл. Тэгээ мулааза лааны тортгоор ингээд хав харуулах гэж байна. Тэгээ ингээ өөрөө бол харахгүй шүү дээ. За бүрд юу байгаагаа харахгүй шүү дээ. Тэр гайхалаа. Лаазны тортогч ингээ хар болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээ хар шизүүл. Тэгэл өөрөө аяа хөвжин байхгүй. Дун дурун өөрөө аялаа. Тэгээд намайг чинь дагуулаад ингээ жагсаалын дарга нар байна шүү дээ. Казарм эсвэл тэгэл бүжүүлэл тэгэл ингээл яваалаа. Урдлын үзлэг ашаархна тий. Үзүүлэл яваалаа. Тэгэл яг тэр дундаас чинь бас нэг урлагийн юм уу бас тэгэл сурчлаа юм л да. Нэг бас нэг мэрэгжилд орохыг нөлөөлсөн ч гэх юм тий. Подкаст руу хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомл үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа.
Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroco брендэд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Зэрэг тавьж үзээгүй болохоор хүн болгоны л нэг авсан зүйл нь амьдралдаа хэрэгжүүлж байгаа зүйл нь ийм бодтой чухал зүйл байгаа ах гэж би авих найддаг. Итгэдэг те угаасаа тийм баха. Тэндээс ямар нэг зүйл авч гарч ирэхгүй байх боломжгүй байх л та 2-3 жилийн цэрэг албаасан. Тэгэхээр таны бодлоор бол яг тухайн үеийн цэргээс та хамгийн их амьдралдаа ашигладаг. Таны амьдрал хамгийн хэрэгтэй зүйл нь юу болж үлдсэн бэ гэж асуух юм уу? За их олон юм авч үлдэнэ. Зүгээр яг миний тархид үлдсэн хамгийн амьдралд хэрэгтэй юм бол би өөр артиллерийн тагнуулаас учраас газар орон зай холыг зүг чиг энэ бол надад одоо алдахгүй байх газрын зураг дээр ажиллах масштаб одоо газрын зураг дэлгэл ингээл ихэд масштаб одоо тэдгээр сая маяг гэдэг байдаг шүү. Тэрийг тавиад ингээд хэдэн километр байна зүгээр шууд ингээд уншиж чадна газрын зураг карт уншиж чадна. Зүг чигээ олж чадна шүн харанхуйд байсан ч гэсэн төөрөх энэ тал дээр бол бас тод үлдсэн. Хоёрдугаарта олонний дунд олон эрчүүдийн дунд бие авч явах амьдралын бас нэг халуун хүнд яавал халахгүй байх уу, яавал дарахгүй байх уу түрүү ирсэн иймэрхүү амьдралын их юм сорноо. Хамгийн гол нь бол хатуужлах төвчээр хатуужл. Одоо жишээлбэл тэр үеийн янаг юм да. Бид нар чи ихэнхдээ л хүчудаа иддэг байлаа. Хүчудаатай шил идчихээ гаргаж ирээд 40 минут намхан зогсоочих дээр чи тэр чинь доош халаа наранд доошоо ингэж улгааж байгаа шүү дээ. Хотоод ичнэ. Тэр их хөвч. Тэгээд нарлуу зэрэгц команд өгч шүү дээ. Одоо энд нарл зэрэгц гэхлээр тэгэл хөлс гойж бол пад гээл нэг нунд тэгэл гэж пид пад гээл ухаалт унаад байхгүй юу? Зэргүүд чинь халуунд тэгэл халуун тэг янгална хүүтэнд хороо нэгтчихэд байж байгаа. Малгай гэж ингэж буулгаж өмсөхгүй шүү дээ. Энд дээр л юм уу тоорцох шиг юм хийж байгаа. Ирээж хий чинь нэг долоо чинь тас гэл явчих шүү дээ. Хөлч чинь тэгэл ингээл усгүйгээл эндээс нь ус гойчаал тэгэл явж гин хүл тасрах гал ингээл явж байгаа. Хөлн дээр тэр үчи нөө халз рууч орс бакалтай бакалныхаа хадалт нөө ханны бетоны хадаас садчихлаар өсгийн нийлэгддэг байхгүй дах ч юм уу. Яг тэрийгээрээ хурж ирээд бүгд гэл эрхийн орон дээр гэл дэрсэн шүү дээ. Наад ч ямар амир. Тэрийг хөвөдөг хөлн тэр. Тэгээд ингээд нэг гараад ингээд вэж штэ ингээл. Тэгвэл хайцыг ингээд шуучин. Өвл. Тасрын штэ. Хурамарч штэ. Жишээ нь тэгэл ингээл орой цэрэг мэрэг орох чинь нэг нь алга болоход нийтээр нь шийдэгдэг. Тэгжиж нийт нь нэг алга болчихоо гэж санаа зовдөг. Орохчихгүй гэж оролт ихтэй нөгөө тэгэхээр нэг цэрэг орох юм шүн гаргаж ирээд чагсаагаал тэгэл хуцаа тайжиж эхлэв. Шинэлээ тайллаа, нэг алхлаа, гитлээ тайллаа, нэг алхлаа, өмдөө тайллаа, нэг алхлаа, дотороо чипа цагаан гэдэг цагаан цагаан замцаа тайллаа, өмдөө тайллаа, бандаашаа тайллаа гэл шав шалдаа ингээл юу шүү. Бандааш хүртэл тайлах юм уу? Бүгдийн тайлна. Шав шалдан тэгээд өвлөн шүү дээ. Тэгэл буцаагаал нэг ухраал бандааш өмсгөд бум гэл явчих. Тэгэл чапа цагаан өмдөө өмсгөлөр. Тэр чапа цагаан цамцыг өмсгөд. Оо сайхан. Тэгээд буцаад шинэл минэлээ өмссөн чинь зүгээр нэг халуун зогсож байгаа юм шиг. Халууд үгүй. Тэгэл баг халаацаалаа. Тэгэл тэгэн гутаа казарм руу н оруулангууд шууд тэр чинь зүгээр мансуурал нок явж байгаа байхгүй. Тийм байна. Тэгэж хулгай гэж их юм байна. Хулгай? Тий, одоо жишээлбэл 1500 цэрэг байлахад 1500 хулгайч нэг дээр байгаа гэсэн үг байхгүй юу? Малгайны тэмдэг байна шүү дээ. Малгайны тэмдэг. Тэгэл одоо энэ батлизм дээр одоо юм эмблем эднэр хулгайчдаг байхгүй юу? Яг одоо жишээлбэл цэргүүдийг чинь ингээд оруулаад нэг
клубт оруулаад суулгаад кино манууд дэр үуч альсны кино тэр үед унтах нэг тийм зай гарч байгаа байхгүй. Ингээл ирэхэд л тэмдэг байхгүй. Мэргэжлээ. Тэгээ өмсөд байж яд госч юм уу? Ингээд малгайтай өмсөхгүй шүү дээ. Ингээд малгайгаа бариа сууж байгаа шүү дээ. Ингээд л байхгүй. Ямар хэцүү юм бэ над. Тэгэхээр чинь мад тэмдэггүй болохоор чи чинь дүрм төвцөж буруу өмсөж ийн гэдэг шийтгүүд шүү дээ. Яаж алдсан? Тэр аваад л оол гэдэг. Тэгэхээр чинь алдсан тэр нэг тэмдэг алга болох чинь нэг олон шүү дээ. Ингээл дамнаа гээл яваад байхгүй юу? Тэгээ тиймэрхүү юмуд бол тэгэл амьдралын юмнууд бол байна сорно шүү дээ тэгэл. Ер нь одоо зэрэг тавьсан хамгийн хэцүү өстэй шантармаар байсан зүйл нь юу вэ? За ер нь тэгэл тэр чигээрэл хэцүү шүү. Тэгнээс тань шантармаа. Жишээлбэл одоо 120 мм миномат гэж одоо нэг ийм том амтай ингээд амаар ингээд пүкгэ бууддаг шүү дээ. Тэр чинь бол тэр энэний цаана байгаа дэшин их буугаар ингээд буудаад энд буулгыг чи нэвтлэхгүйгээс хойш. Тэгээ ингэж даваад байшингийн цаана байгаа ингээд дайсан бостууд. Тэр миномат гэдэг байхгүй. Тэрний амыг ингээд цэвэрлдэг юм сүмп бийдий. Доторх дортхын зүрлдэг. Тэгэхээр чи ийм бүдүү юм байж таараа шүү дээ. Урдталтанд ийм шотыг залгадаг ийм том ярзуутай төмөр. Ингэж яхал нэг хийгээл чи таглаад байдаг шүү дээ. Тэр чи ингэж сүмбддэг юм бууны сүмп байдаг байхгүй их бууны. Тэр сүмбэр чинь ингээд урамддаг шүү дээ. Тонгоо гэл. Тэгэл чи хүн ингээд айгаад гараа ингэдэг юм байгаа шүү дээ. Гараа ингээр гар хуг зөгчих гэдэг. За хүн өвддгүүгэл ордоо барьдээ шүү дээ гэл тэгэх юм бол. За одоо гараа хуглуулж ирсэн орол бөхсөөрөл зөвхөл хийдэг гэл пад гэлж цахларч урсаа сунг гэж үсрээд явдаг байхгүй. Зарим хөдөөний гар очиаг тэгэл шазаагаал тэгэл би чи баг нэг сүмбэн ирж яхад л тэгдэг. Энэ нэстэ муухай зүүн цэргээ нэстэ харахтаа цэргээгээл тэгэл яхаа тэгэл зогсох хэцүү. Би зүгээр энэ миний сонирхож байгаа асуулт шүү заа яхаа. Та тэгтээ нэг заавал мэдхгүй. Энэ бол надад нэг сонирм биш зүгээр та хэрвээ мэдчихвэл надад амар сонирм байгаа асуулт. Одоо ингээд дайн байлтай одоо дэлхийд аяар болж юм ч гэдэг юм уу тийм. За Монгол бол азар ингээд дайн байлтайнаас хол улс ч гэдэг юм уу. Гэхдээ ингээд одоо сонсоод байхад би бол жоохон айж байгаа. Ойртой л шүү дээ тийм. Улам ойртой бол тэгэл энэс шалтгаалал эдийн засаг хүртэл улс их оронд аяар ондоо болоод ингээд ирж байна. Тэгээ одоо зэвсэг төчин гэдээ яриаддаг. Тэгээд ингээд харахаар аль тэр 30 50 онд хэрглэж исэн зэвсгүүд нь л байгаад ах юм. Цоошин зэвсгүүд манайх одоо ашигладаггүй юм уу? Зүгээр магадгүй зүгээр ингээд маш муугар бодоо дайм болоо гэж бодоход бид нар энэ зэвсэгтэйгээ байлдах юм уу ч гэдэг юм уу? Энэ талаар мэдээлэл тэнд байдгүй. Их гоё асуулт байна. Хүн болгон л боддог асуулт байна. Яг эр хүн болгон тий. Би өөрөө 70-аас учраас одоо манай Монголын зэвсгэд байгаа тий 55 тий. Тэгэл одоо 70-аад оны уг нь бол манай Монголын харим чинь Азад асар хүчтэй харим байсан байхгүй дээр үед. Тийм үү. Тий юу ярьж байгаа 70-аад он чи хүчтэй харим зэвсгэлэл сайтай бүр их хүчтэй харимтай байсан. Тэр зэвсгэлэл одоо яаж шинжлэгдсэнийг бол би мэдэхгүй. Одоо бол уламжлалт зэвсгээр байлддаг бол 90 үе бол өнгөрсөн. Гэтэ яг дотоодын хүмүүс амж гэдэг юм уу те янз бүрийн бол мэдээж хэрэгтэй. Гэтэ манай би бол Монголын армийг бол тэгж муу гэж боддгоо. Манайхан бол энэ тэмцээнд очихлаараа бас сайн мэдэн шүү дээ армийнхан. Одоо Оросд зохион байгуулдаг тэр танкын тэмцээнд бол манайх сайн танкл тааруул бас. Тэг яг зөвөр одоо бол дорооны дайм боллоо л доо. Техникийн робот тий өөр уламжлалт зэвсгээр ингээл буу араал танкаар ингээл яг тэр бол манайх бол хоёр хөршөө бунд байгаа даацтай хоёр хөрштөөгөө эвтэй нартай байх хэрэгтэй янз бүрийн боллоо гэд хизээч бид бол хууч дээрүүд бол зүүн баян манай Монголын зүүн баян гарнизон гэдэг чинь одоо хамгийн том айран байлаа шүү дээ дивиз байлаа шүү дээ 2 цаг тогтоох л үүрэгтэй 2 цаг тогтоох л үүрэгтэй гэж бид нэр ярьдаг байсан. Одоо бол 2 цаг тогтоох үүрэггүй шүү дээ. Ямар ч шаардлага байхгүй. Дорон орж ирлээ.
ямар ч асуудалгүй бид нар бол гэхдээ яг зөвхөн Монгол ирэх хүн болгон буутай байх хэрэгтэй гэж боддог. Бүгдээрээ сайн бууддаг байх хэрэгтэй. Манай цуснд нь биш үү те. Ямар ч хүн одоо хуучин бол намайг 10 жил байх зэрэгжилтийн хичээл гэж ордог байсан. Эмэгтэйчүүд нь одоо жишээлбэл болцсошгүй нөхцөлд бол те яаж түрүүн тусламжийн анхан шатны мэдгэтгүн тавих хэрэгтэй. Ямар тусламж үзүүлэх үү? Цэрэг ирчүүдийн болохоор ингээл бас нэг те ингээл хийм буугарч нэг буудуулаад яг акамака задлуулаад ингээл иймэрхүү хорд тутааны баг яаж өмсөх үү, опоцоо яаж өмсөх үү гэл бүх юмнуудыг заадаг байсан. Уцаатай нормативтэй хийдэг байсан. Тэгэхэд хүүхдүүд л ихэд Монголд бидний үеийг л тийм айгүй хурдан сурна. Айгүй буугарч үзэгөөж байгаа л тэгэл нэг хоёр буудаж байгаа хүнийг харчаал тэгэл буутаад алдахгүй буудаад идэг гэсэн. Манай монголчууд ер нь тийм буудалтай ер нь их сайн шүү дээ. Тийм юм талтай яг юм болох юм бол бас тэгэл одоо энэ Монгол цонголц гаг явж байгаа. Бас тий. Манай Монгол зүйд ч сая дэлхийд бас ранкера нэгт орж үзлээ шүү дээ. Би ч бас PUBG-ийг сонирхноо. За. Өөрөө тоглож чадахгүй гэхдээ их үзнэ. Одоо энэ Caster, Vice, Төвшөө, Төөгөө гэл. Тий. Стал би одоо бүр анх Zeus ахаас нахуулаад мэднэ. Zeus 3-т орол дэлхийн авраар анх 3-т орж эхлээд тэгээд үсний юу ч н одоо 1-ийг авлаа, 3-ыг авлаа, 4-ийг авлаа тий. PUBG-гэр ч бас дэлхийн аврагд. Өөр таа чинь бүр битэрийн мэдхгүй мэдэж гинөө. Тийм шүү дээ. Тийм байна. PUBG чинь мэднэ. Одоо миний утсан дээр би ч одоо нэг удаа тоглолтоор манайхын өмнөгөө явахгүй тоглолтоор хорлоод энд UJ Arena-д ч нөгөө тэмцээн болох гэдэг. Би үзэх гээд идэг. Урилга өгчөөд идэг. Тэгэл би өстой яалтчихгүй нэг ахын өвдөд байна. Би явж чадахгүй нэг л. Тэгэл үлдчихээн. Энд чи тэмцээн үзье. Counter давалдаг гэсэн үү? Давалж ирсэн үү? Үгүй би ер нь тоглох талдаа бол таарав. Тий PUBG-г бол би бол сайн үздэг байхгүй. Сайн үзэгч гэсэн үг. Зөв. Аха. За тэгээд нөгөө нэг одоо таны сонирхлыг дахиад цааш нь лавшруулж асуумаар байна л да. За буу шидэнд дуртай юм байж. За тэнгууд Монгол хүн болгон буутай байх хэрэгтэй гэж чинь тий. За нэгдүгээрт хоёрдугаарт бол бас энэ нөгөө нэг та бол ангийн хоббитэй гэдэг. Тий. Тэгэхээр би яг энийг бас асуух гэдэг юм яг ан гэхээр л амтны ороолаа бла 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 гэж сөрөглүүд мэдээж их байдаг. Тий. Гэхдээ энэ хизээч зогсохгүй л зүйл шүү дээ. Тий. 1000 хориглолоо гэдэг энэ зогсохгүй мэдээж хуулиараа тодорхой хэмжээнд квот өгөөд ч юм уу тий. Байж их хэвээр зүйл байгаад байгаа. Тэгэнгүүт та энэ тал дээр юу гэж боддог вэ? Бас яагаад ангийн хоббитэй болов? Дээр нэмээд ангийн хэрэгслүүд хэр үнэтэй вэ гээ явал яа чинь. Одоо энэ манай энэ монгол ирчүүд ч бас нэг гой сайхан буунууд, сайхан үнэтэй дурангууд тоноглож ингээд бас буудлага хийдэг тийм тэмцээн уралдааны зөндөө болдог л доо. Тэ зүгээр миний хувьд ан гэхээсээ илүү тэгж хөдөө гадаавар ингэж явах нь их сайхан. Хаан суух уу ч бас ухаан штэ тэр амтны чинь тэд чинь биднээс илүү ухаантай бас байгаа шүү. Чон гэдэг чинь бол хаагураа гүүх үү, хаагураа гарах уу, яах уу гэдэг чинь бас айхтар шүү. Тэгээд ингээд суурин зуучаад юм уу эсвэл шүн гэрэлтүүлээд ч юм уу те. Үргэлэг хийгээд явж явах ч юм уу. Анх нь бол одоо үргэлгнээс л эхлэн штэ. Анх суралцагч чинь. Тэгээд суурин цугаал ингээд байж байгаа бас их сайхан. Тэр чин төвчээр бас шаардж байгаа шүү дээ. Үлэлцэж өндлцөөл тэгэл даарч хөөрөөл ингээл байх юм бол хин тэрүүгээр жоноо явах гарах байдэ. Тэр талаас хөдөө хээр явах талаас сайхан байдаг. Яг хоо зөв ангийн тухайд бол одоо л би болсон л доо. Бас нэг олон амтны амт тастаад яг хоо би наанчд чинь бас нэг зарим сайхан амтд бол биелдэ хорн гараагүй улсууд бол юу таарснаа алаа явааддаг байхгүй. Яг л зоригтой. За нэг ч авна гэсэн бол нэг ч авчаал тэгэл болоо. Тэр тийм л явах хэрэгтэй байхгүй. Үүнээс л тэгээд таарсан юм болгоныг алаа буудаал яваад идэг. Энэ бол бас жоохон тийм муухай. Яг манай монголчууд чи гөрүүлдэг байсан. Тэрүүгээрээ бас давхар ингээд газар орныг тий судлаад явчихж байгаа ч бас их чухал юм шүү дээ. Бас ан гэдэг чинь амтны амт таслахаасаа илүү байгальтай яаж харцгаа гэл ер нь тэгэл
Тэр чин давхар чоны тухайд ийм ном байдаг байхгүй юу? Тэр чин бас уншчих юм бол их гоё өгөөчтэй яаж гүйдгүү бэлтгэрхтэй ч яаж гүйдгийг хаашаагаас авдیں۔ Сүйтэй тал руугаа аялд юм уу гэл янз янзын ингээл бас хүмүүсэд хуучууд мундагууд өгсчүүдийн тийм бичсэн ном байд. Тэрийг уншихад их сонирхолтой л доо тэгэл тэгэл заримдаа тэгэл энэ шилж чоны мөр гэхэл те яа тий шин мөр байна уу хуучин мөр байна уу хэдүүлээ явсан бэлтгэрхтэй юм уу бэлтгэрэггүй юм уу янз. За бэлтгэрхтэй бол яхаа. Яг бэлтгэрхтэй болохоор чи бэлтгэрчийн хөрх ингээ хэрэг явдаг. Бэлтгэрхтэй болохоор буутгаа болчихно гэж байхгүй юу? Бодохгүй л дээ. Бодохгүй. Нялх бэлтгэрхтэй. Харин би яг бодрог байхыг нэг амь тасалж яах вэ? Тийм бэлтгэрхтэй бэлтгэрэггүй гэж ярихаа шууд маяхан толгоонд бол шууд тэгж орж ирэх гэж байна тий. За бэлтгэрхтэй мань хөрхи энийг бол бодохгүй гэж болдог ч юм уу. Тийм байд юм болов. Амархан тэгсэн амандаа ингээ бэлтгэрээ зууцсан ингээ зугтж жагаад жалга орчод буцаа гарч ирэх хооронд бэлтэргээ 50-гуудаа амандаа юм хоос юм хамхуул зугаад гарч ирсэн. Амар ухаантай гэж ирдэг. Бас нэг тийм хошин юм байдаг шүү дээ. Анчид ингээд хөөжсэн чинь чод шонгийн бодлын араа бол алга болцсон байл та. Чод нөгөө анчид нь хайгаад байсан чинь шонгийн бодлын ард ингээд зогсчихсан. Энэ бол нэг жоох хошилж юм байна. Тэгээ өлгөр дамг шиг юм гоё юмнууд ийм. Тэр одоо яг тэгээ сошиал дээр яг нэг сайхнаас илүү сар мэдээлэл нэх байна. Тэгэл ан автай холбоотой ихээр л ер нь нэг жоохон хүмүүс жоохон ам муутай. Бас дээр нэмээ тэр нэг чон мон хөөж байгаа нэг машин чинараа дээрээ далцсан. Нэг тийм бас нэг жоохон жудаггүй муухай харагдахаар нүүд бас байх юм аа. Тэр бол ам биш үсттэй тий. Тэр чинь хурдан машины хүчээр тэр талдын чоныг бол тэгж алах л юу л да. Зоож байгаа. Тэр мэрийг харах бол өстой нэг тэлтэр морил. Тэгээд одоо за окей. Заавал энэ муухай юм яриад явах уу. Тэгэнгүүт одоо хүн чинь эрэгтэй хүн чинь ялангуяа хоббиндээ бол өстой нэг байдгаа цацдаг хүн болгоны хобби байгаа тий. Таны хичээлэл ан дээр одоо эднэр үрч вэ? Ангийн хэрэгсэлт. Тэгэл ихнэр мэдчих вэ. Би чи багцаа хэлж болохгүй яхаа. Хүн ингээд цуглуулдаг байхгүй сайн бооны дуруу одоо Карл Зисийн дуруун те ингээл тэр чинь хүнтэй дуран шүү дээ. Тэгэл гой үнэтэй дурангуйч авахд бол мөнгөө цуглуулна. Тэгэл ихнэртэй хэлгүй ааж тоглолтоос орсон орлогоо чинь бол мэдж байгаа. Тэрнээс гадуур исэн халтуурыг чинь ингээд тэгэл цуглуулж байгаа л нэг ам аав шүү дээ. Тэгэнгүүт энэ хямдхан тэгээд тэр чинь мэдхгүй юм шүү дээ. Тэгэл хилж нэг аав хэлэхгүй нэг аав тийм шүү дээ. Одоо нэг айлд нэг зовлон байдаг шүү дээ. Ах トゥ нартай хилж нэг өгнө, хэлэхгүй нэг өгнө гэдэг шиг л тэр шиг л зарчмаар л явна л да. Яг би санхүүгийн эрхчлөөнд хүрсэн гой хүмүүсүүдээ ингээл би буу муу дурм мурныг хараад ухаалтах мал үнтэй юм байдаг шүү дээ. $10,000 ингээл тийм дурм мурн гэл. Йоо дэл нэг шагааж үзээл бас л. Энэ ийм тав болчихсон гэсэн бодсон бодол байдаг юм. Тэгээ одоо яг зүгээр одоо нэг сонирхоо болчих тий. Тэгээ ха тэр дурангаар нь харах өөр харагддаг юм уу тий? Янз шүү дээ. Тэгэл илүү тод тунгалаг сайн таталт мат. Тэгэхээр муу дуран муу онно гэсэн юм байхгүй зү дээ. Бага мó. Уу яг ер нь бол хойдлын залгаан л мэддэг шүү дээ. Ер нь бол буу дуран бол дуран хойдлын үннээсээ шалтгаална. Мэдрэмжээсээ тий. Тийм тэр чинь мэдрэмжээсээ тий. Зүрхний зохилтын тэр завсраар одоо жишээлбэл олимпиад явдаг юм мэрэгэн буучт гэж байдаг шүү дээ. Тэгээд би нэг юм сонсч байсан. Гүндгмаа буутахын амар хол ингэ шил тавьчаал тэгэл буутах гал хүмүүс буудалж шилэн наан тусаа шилэн унчихгүй юу гэл. За би ч нэг юм амсар шилэн мэлэм хагалах жоохон панк аваач юугаар нараад хойдлын бүгшийг хагалцсан. Тэгэж бууддаг гэж. Амсраар нараад амсраар нь оруулчихгүй юу? Сом буудаад. Энийг ингэж яах вэ? Унчингууд нь хойдлын тагийг бүгшийг хагалж байхгүй. Амаар нь оруулаад дуураараа би тэгээ сонсчихсэн. Тэгэл гоё сайхан бод гой бууддаг хүмүүс би. Одоо ч тэгээд дуран буу хүчтэй болчтой улмал
шинэлэг юмнууд гараад ирсэн. Бидний үеийнх ч яг тэгэл чаас бодолчонд одоогийн хэрэгжилж байгаа бууднууд ч хайжууд бол бид нар ч стад бэлтаар боддог шиг үл буушгил юм байна чи. За тэгэд Баатархуу ах бас хурдан морины их сонирхолтой юм шиг байгаа тий. Тий. Тэгэд бас яагаад сонирхох болов? Хурдан морь юу гоё юу? За одоо бас нэг орцсон бол бас л хэцүү шттэ. Өөртөө ч тариа тарихгүй ч мориндоо тариал өөрөө ч өмс зүүхгүй тэр бүх юм морилуугаал гэж идэг морныхаа дижээл өвс. За тэгэл морины машин, морины хүүхэд тэгэл хоолунд тэдний гэр бүл өөрийнхөө гэр бүлээс илүү морныхоо хүүхдийн ээж аавын амьдрал ахуу гээл зөндөө их юм нэг хамаг амьдралаа бол морин төгсөн усуд бол зөндөө байдаг. Гэхдээ тэлээгээд мууддаггүй. Гэтэ яг зөвөр миний хувьд бол моринд дуртай. Гэтэ яг өөрөө Улаанбаатарт өсч төрсөн учраас сайн мэдэхгүй. Мэддэг хүнийг дагаж хажууд нь их явдаг. Манай найз нар олон сайхан морь үйдэг, сайхан найз нар байна, дүүнэр байна. Тэгээд бас нэг морины ажил хийгээд бас 100 морьныхын ажил дээр очиод галт тоогыг бариад хоолыг нээж өгөөд хажууд нь туслаа. Тэгээд морины ажилтанд туслаад байж байгаа ч бас нэг эр хүний сайхан юм шүү дээ. Та одоо бүр орцсон уу? Би ч ер нь бол их дээрээс л дээ. Тийм. Тэгээд зарим найзууд маань яажлаа тэгэл морин дээр ажиллаа. Би ч тэгээд бас тэгээд бас амжихгүй маа. Зундаа бас ингээл сүулдэ ингээл кино мэнэ олангт малангт гэж хэлэр чинь очиж чадхаа байлаа. Тэгээд баг за багаар ингээл жоохон өндөрх юм. Гэтэ зүрх сэтгэл дотор бол хизээч мориндоо бол хайртай. Морийг бол сайхан хөдөлж идэлж явдаг. Чи манай Монголын бас нэг өв соёл юм да. Одоо нэг хүүхдүүдийн нэг одоо унаач хүүхдүүдийг ч одоо ингээл нэг төвчсгүй хөдөлмөр эрхлүүлдэг гэл хүмүүс одоо маасар одоо ингээл дургуцаад байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо таны бодлоо. Энэ айгүй том өргөн сэдв. Тэ энэ л одоо бас яг үндэ ярих юм бол заяа. Энэ бас бодлоготой гадны бодлоготой. Гадны бодлоготой юм байна. За. Хүүхдүүдийг Монгол хүүхдүүдийг морноос нь холдуулах гэж шин. Тэгэл нэг хүүхдийн ирэх, хүүхдийн төвчшгүй хөдөлмөр энэ хизээд байсан юм. Хэдэн зуун жил, мянган жилээрээ Монгол хүүхдүүд морио унаад байсан Монголын өв соёл юм байна. Тэгээ хараа одоо ингээд төвчшгүй хөдөлмөр гэдэг байгаа байхгүй. Тэгтэл за төвчшгүй хөдөлмөр хийж байгаа хүүхдүүд нь монголоор дүүрэн бай. Яагаад тэднийг ярихгүй вэ? Хүүхэд хүчирхийлэл байна. Хүүхдийн хүчингийн хэрэг байна. Хүүхдийн зөндөө хэрэгүүд биш. Тэрийг ярихгүй. Яг наадам эсвэл хаврын уралдаан болохоор л гараад ирдэл үйлдэх нэг хүүхэн байна. Улсын хурлын гишүүн хин ч юм мэдэхгүй. Яг тэрүүгээр нь л би тэрийг нэг үйлдгээр нь л мэддэг болохоос айхтар юм хийгээд яваад байгааг мэдэхгүй. Тэгэл Монгол наадам болохоор л хүүхдийн ирэх ярьсан хувийн байгууллагууд тэгэл төрийн бос байгууллагууд даатгалын компаниуд гэл тэгээ гараад ирдэг хгүй. Би тэгээд гайхаад идэв. Үнэхээр тэр нэг үйлдэх эмхтэй болол гişүүн болол энэ сая бол зөндөө хүчирхийлэл юм боллоо шүү дээ. Тийм шүү дээ. Хүүхдүүд нэг дээрлэгч байна. Хүүхдийн хүчингийн хэрэг. Тэрэн дээр гарч ирээд ягаад үүлэхгүй байна. Зүгээр морь усны төлөө морь усын хүүхдийн төлөө үүлээд байгаа юм бол тэр хүчирхийллийн төлөө баг амиа орлогоны тэр гişүүн байхгүй. Яг тиймэрхүү үед дээр ингээл нэг хүмүүс гарч ирдэг нэг хэсэг хүмүүс байдیں۔ Тэгэл морин хүүхд төвчшгүй хөдөлгөөн унаасаа баячуудын яг үндэ морь уяачдын ард талд заяа. Одоо морины им тариа оруулж ирдэг хүмүүс байна. За тэгээ хазаар ногц имэйл хийдэг хүмүүс байна. Тэгээд тэд нэр зөндөө олон хүмүүсийн амьдрал эдэнд явж байгаа байхгүй. Тэр унаач хүүхдүүдийн ээж аав нар байна. Тэр унаач хүүхдүүдийн ээж аав нар тэд нар чинь цалинтай. Яагаад тэр хүүхдүүд тэгвэл өвөр Монгол төхөө өвлийн хөтнөр морь уралдаад хэдэн хүүхэд явсныг ба мэдэхгүй шүү дээ. Яагаад тэнд тэгвэл хүмүүс уралдаад байгаа. Хүүхдүүд хэдэн арваар явж шин. Хэдэн зуугаараа тэнд Монгол хүүхдүүд морины ажил хийгээл унаал яваад шүү дээ. Тийм. Тэгэхэд юу ярьж байгаа юм чи энэ өвөр Монголч амар уралдан амар өндөр шагналтай ингээд манай залуу уяачаад хүүхдүүд бүгд тийшээ өвөр Монголд байна шүү дээ. Тийм үү. Би мэдэхгүй юм. Яа санхудаас сонсч. Тэнд уралдаан болж байгаа тэр хүүхдүүдийн төлөө яагаад санаа зовхгүй? Монголд уралдах гэхээр л гарч ирээл ингээл бүү пижигнэлдээд идэв. Хэдэн хүүхэд явсан, хэдэн тэнд мориноос унсан, яасан
юу ч мэдгүй ямар ч мэдээлэл баг. Зүгээр хаврын уралдаан болно гэхлээр л хүүхдийн ингэж стайнэ дээр гэл үүлээ. Яг зүгээр тэрний төлөө дууртай хүмүүсээс би улсын хурлын гишүүд дотор ч бас морь үйдэг Монголдо хэлэхдээ Монгол өвсөө илээ авч үлдээ гэсэн юм сахуулсууд бол зөндөө биш үү. Яг үүндээ бол одоо та нар ингээл хараалгаар скутертэй яваад байгаа онголтоо олно ингээл те сураа унтаа яваал тэрний төлөө хэн юу хэлээд байгаа. Яг адилхан шүү дээ. Тэрний аюулгүй байдлын төлөө тэр гарч ирээд бас үйлэх ёстой л байхгүй юу ер нь бол. Яа тий. Тэнгүүд одоо ингээл бид нар мэдгүй ч гэсэн ингээл өчнөө одоо 9 насны хүүхдүүдийн хүчингийн эргүүд амар их болж байгаа. Жохон хүүхдүүдийн хүчингийн эргүүд маш их болж байгаа. Тэрэн дээр яга хуулийн гаргалгаа гаргаж пуулаа чангалтахгүй байгаа юм. Тэр бас гайхаад байгаа. Харин тий яг үнэн тийм байхгүй. Тэгэл яг Монгол өв соёлтой холбоолоор гарч ирэл баах юм ярил гэдэг. Яг үүндээ бол бас энэ Монгол хүүхдүүдийн морь унд сорно гэдэг чинь бас их хэрэгтэй юм байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл энэ хөдөө байгаа залуучууд моринд дуртаадал байна шүү дээ. Үүнээс л морин дургу байсан бол тэгэл хөдөөний энэ чинь мал хүн байхгүй болж байгаа шүү дээ. Тэр залуутаа суух эмгтэйч байхгүй. Хөрх дуртаадал морин дуртаадал тэр хөдөө хэдэн адуугаа хараад тэндээс ад жаргал кафе аваад явж шүү дээ. Энэ хоорондоо том 8 явж байна. Морины 8 явж байна. Тэгээ тэр чинь өсгөж үржүүлэх үр төлийг гаргаж яах их том бодлого хөрх гэл залуучууд юм хийгээл тэрийгэ борлуулаад тэрнийг сайн дахиад те ингээд бас тэр хүний амьдрал явж штэ. Тэр чин өчнөө хүний амьдрал тэр үүндээ хард яваад байгаа байхгүй. Одоо ингээд эдгээр хөгсчүүл нь унаад бас одоо энэ залуучууд одоо тэгээд яах юм. Морин ундаг хүн байхгүй одоо тэгээд мотоциклээ унаад яв гэдэг юм аашаа. Морь маланда одоо мотоциклтэй яваал тэгэл тэр нэг хайсан дугуй юу чин хагас ирэл онголтолж өдөл юм болж шít. Тийм юм ярихгүй. Зүгээр л нэг морь уралдаан болохоор нэг гараад ирдэг нэг хитэн хүмүүс байд юм аа. Гэхдээ сая яг Баатар хаа ярьсан чинь тэгвэл сурантай хүмүүсээ яагаад зохицуулж чадахгүй ингээ бодгоо нэг одоо гимтэл бэртэл учирж байгаа осолд орж байгаа тоогоор энэ ч одоо хэд дахин илүү байна. Тийш үү. Тэр чинь бүр 100 гааш шүү дээ. Энэ чинь уралдаан бол жилдээ ганц 2 болж байна. Жишээлбэл уралдаан бол жилдээ 2 л болж шүү дээ. Наадмаар нэг болж байна. Хаврын уралдаан гэхлээр 20. Одоо тэгээд наадмаар л нэг урал. Бүтэн жилийн хөдөлмөрчтэй тэр уяач хүний чинь шүү дээ. Тэр хүүхд захын морь ундаг хүүхдээс ч энэ төвчшгүй хөдөлмөр миний дурхуутаа морь чам хүчээр морь унуулж янийг үл өөдөр чи маяг гэн. Нэрээ шүү. Дуртай байхгүй тэд нар ч шүү. Одоо чи арай жоохон жинчин ихтэй байна миний дэ. Одоо энийг арай жин багтаа өгчүүлэх тэр хүүхдүүд дэлхий хөмөрсөн юм шиг болж байгаа. Ойлаал, гомдоол ингээл миний морь унах юм маань хугацаа маань дууслаа гэл. Тэр хүүхдүүд ямар гэж үжид морь ун гэж тэр унаад авч байгаа хүүхдүүд ямар гоё яз жаргал хэдий хоцор аригдж төрүүлээгүй ч гэсэн унаад уралдаж байгаа нь хөөрхөн байхгүй. Тэр хүүхдүүд чинь нэг доороо цуглаад нэг тийм амьд ертөнц яваад байна. Хоорондоо морьныхаа тухай ярьж гин, өвс тэжээлийнхаа тухай ярьж гин тэ. Одоо тэгээ бүхэн тэр хүүхдүүдийн чинь дотор ингээд юм бүхэдтэй амьдрал явагддаг байхгүй. Тэр чинь хоорондоо ингээд нийлцээс 10 оройроо нийлцсэн. Нэг уяаны хүүхдүүд нэг 10 хүүхдүүлээ өөр уяаныхаа хүүхдүүдтэй нийлээ. Тэгэл тэд нар чинь ингээд гараа руугаа ингээд яв бөөндөө ингээл явж байгаа чи хоорондоо ярьж байгаа тэр инээлдэж байгаа тэр амар гоёш морь ингээл дагаал ингээд гарах гал ингээд эргүүлэх гээл явж байхдаа ингээл цуг явж байгаа тэр хүүхдүүдийн нэг ширхэг хүүхэд би ийм хүчээр унуулж ийн гэж би ийм морь унах дургу гэж хэлдэг нэг ширхэг хүүхэд олоод байвал би яста харин сонгуульд нь үнгүй яваад үе гэж хэлж яана. Гэтэ наа чи ерөөсөө ч бодож үзэж байгааг үнцэг байна. Энэ ингэч нөө нэг худал үгийг мэнг давтахаар үнэн болно гэдэг шиг ерөөсөө энэ дуртаадаа морь унаад байна гэдэг мессеж нийгэмд ерөөсөө алга байхгүй. Жишээлбэл би бол сонсоогүй үнцэг гарч ирэнгүүт ингээд таны ярингууд үгүй нэрийн энэ хүүхдүүд дуртай байштай гэж би баг анх удаага бодчих. Чи бодлоо ингээл жоохон дотоо тавих ингээл яаж яхад л үйлдэж шүү хүүхдүүд. Би яагаад явсангүй ердөөсөө явсангүй гэлж хөөс тэр чинь хоорондоо чи дөрүүлчих юм бол би тэ бид гурав нэг галаас байгаа чи дөрүүлчих галаараа баярлна гэж та тэр хүүхдүүдийн ертөнцийн хувьд тэгээд тэр морийг би нэг унахсан намайг нэг унуулчаасаа гээл тэгээд
хүсэл мөрөөдөл нь байхгүй. Тэгээд тэр чинь бас нэг мордтойгоо ингээд амниг болчдөг. Мордтойгоо ингээд хөөхөн штэ тэгээд нэг юмд ороогүй бол тэрийг нэг хөлсийг атаахгүй тойрол тэгээд өөлөөл алхаж малхаж байгаа. Тэгээд хоорондоо яриш алхтаад авахгүй чамаас боллаа энэ тэр мордтойгоо яриад. Тэгээ хүүхдүүдийн чи тэр чи яста хөөрхөн байхгүй. Тэгэл уг нь Монгол Улсыг нэг сайхан дэлгэрүүлээд ингээ сайхан уралдаа наадам гаднаас бас ирж тэ уралд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байхгүй. Тэр бол зөв. Тэр бэхэлгээ тэ өвдөг тэр каск цээж мэж одоо бол тийм хуучин шиг биш болчиход улам л нарийн аюулгүй байдлыг сайн хангаад өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд чи бол тэр чин өвч шүү дээ. Тэгэл гайгүй тэгээд зам амын сайхан жалгагүй муугийн сайхан тэгшлэг янзлаад өчөөд энэ ч болохгүй юм байхгүй. Тэрэн дээр нь анхаарч ажиллаач гэж шаардлага тавьбал баяр үргээд юм чинь. Тэгэхгүй зүгээр хүүхэд морь унж энэ нэст аяг төвчшгүй хөдөлмөр гэдэг юм байхгүй. Энд ч одоо манай Монголын бас нэг ондоош шүү дээ. Дөнгөж сайхан энэ хавар морины ажил хийх гээд хүн би ягаад морины ажил хийж болохгүй. Хаан уулын цагдаагаас яваад очсон. Морины ажил хийхгүй. Юу гэсэн үг тэр одоо? Харин юу гэсэн үг юм? Би ч гэсэн ойлгохгүй надад. Одоо хэд гурав нийлээд зааш өнөөдөр гурлаа нэг морин нэг сунгацгүй, таралцгүй. За тэгээ цагдаагаас ирээд барина. Тэр нь яаж байгаа юм? Барин. Хүн өөрөө морин онно яана амаа харин хэд хамаатай. Ийшээгээ явуулахгүйгээд машинтаа гэж зогсчихж байгаа цагдаагийн машинтаа. Үгүй юу гэсэн чи морины ажил хийх гээд байна шүү. Би яхан морины ажил хийж болдгүй. Түрүү хэд хүмүүс ингээд морины ажил хийх гээд ийшээ явсан надад мэдээлэл ирсэн. Тэнгууд хүүхдийн байгууллагын 2 3 аваа ирж гисэн. Хангалцаалт хөр тэрэг барьж. Тэгэл энэ яана энийг нэг зохицуулахгүй бол энэ одоо энэ хаврын чуулганаар бас нэг юм зохицуулах юм яригдал байсан. Тэгээд уг нь энэ Монгол Улс соёлоо мэддэг болсод бол сайхан дэмжиж хуулийн батлуулчаасаа л гэж бодож байна. Данчууд одоо манай монголчуудын одоо таслаа одоо ондоош яг үнэ. Бусад улсуудээс одоо өөр улсад одоо ийм жоох хүмүүс дунд юм болоо. Өөр Монголд дунд юм ба. Өөр Монголд ч манай хэдэн зуугаар шүү хүүхдүүд. Морины ажил хийгээл тэнд сайхан болоолын залуучууд уяач тийшээгээ очсон байна. Өвөл уралдаал байна. Тэрнээс бусад орнуудад байхгүй хаа тийм жоох хүүхдүүд. Энэ чинь манай ондоош. Тийм манай ондоош. Угаасаа Монгол хүн чинь тэгэл морин дээлэн дээр л өссөн гэдэг гэж ярьдаг үстэй. Тэ өв соёл шүү дээ. Подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр XM Broker-ийн зүгээс 3 сарын 23-ны хүртэл 7 хоног бүр $8,750 хүртэлх цэнэглэлтийн бонус олгох урамшуурал зардсан байгааг та бүхэн мэдсэн үү? Тэгэхээр та бүхэн 7 хоногт хамгийн багадаа 2 лот арилжахад та бүхний бонус авах эрх үүсэх юм байна. Тэгэхээр цэнэглэлтийн бонустай байснараа та бүхний арилжааны боломжит ашиг нэмэгдэхээс гадна байдал эсрэгээр эргэлээ гэж бодоход та бүхний дансыг бас хамгаалах бас нэгэн чухал хэрэгсэл болж болох юм шүү дээ. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл XM Broker-ийн пэйж хуудасаар орох эсвэл description хэсэгт байрлуулсан линкээр орон мэдээлэл авах боломжтой. Ингээд подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Та бүхэнд амжилт хүсье. Ер нь Баатархуу ахыг хүмүүс би ахаа би таныг юу гэж боддгоо хийлээ. Айгу амархан. Би таныг угаасаа жүжигчин дээр нэмээ таал архичны төрийг болол ингээд ерөөсө Монголд ингээд дархалсан хүн байгаад байгаа. Тэгээ яг хүмүүс тантай бодит амьдрал дээр одоо тэр дүрээр чи хошигнож ярьдаг эсвэл бүр итгэчихсэн хүмүүс бас байдаг. За тэгэл яг л тэгжлээ юм дөө. Тэгэл нөгөө архич энэ тэрэ зүгээр ахад архич чи шиг яриа сүулдэ залаа юу тэгвэл тэгжлээ дээ. Тэгэл яг сүулдэж наалтгаа болцсон. Тэгээ сүулдэж тэр наалтгаач болсон дөө бараг л. Архичингийн бас нэг сайн идэг усуд байшгүй надя гэдээс төрж гарч ирж байгаа залуусаахан архичдын дүрийг бүтээдэг залуусаахан шинэ үе байна. За тэгэнгүүт та яг бодит амьдрал дээр ер нь ямар хүн юм бэ? Би одоо та өөрийгөө хэлэх чинь бас нэг өөр шүү дээ тий. Би яг зүгээр бодит амьдрал дээр одоо байгаагаараа байхыг хичээдэг. Илүү дутуу тийм
юу байхгүй зам байхгүй. Хүнтэй яг адилхан байгаа ямар ч хүн байсан адилхан харьцсан. Зарим хүмүүс л тэр нэг мөнгөтэй хүнтэй нэг өөр харьцаад мөнгөгүй хүнтэй нэг өөр харьцаад байдаг шүү. Би бол тэгхүмсэн гэж хичээдэг. Миний иргэн тойронд янз бүрийн ингээл таньдаг мэддэг болсод бол бас ингээ олон өртөөсөд бол би л дээ. Тийм байхгүй байхыг хичээдэг. Тэгээ өөрөө ер нь бол би чи их дуугаа хүн шүү дээ. Хүн юм ярихгүй бол ярихгүй. Тэгээ их нэрлэхүү хүн. Дотроо их боддог мөлөөс гадагшаага нэг гаргаад идэггүй. Тэгээ ерөнхийдөө бол дотроо л бодно. Тэгээд энэ хүн ингээд гомдчих үедээ, энэ хүнийг ингээд гомдоочих үедээ гэдэг иймэрхүү төрдлийг л их барьдаг тиймэрхүү дотгошоогоо л гэх юм. Нэг боцноос ер нь Баатархүү гэдэг хүн чинь шал өөр юм байна штэ гэж үгийг нэг сонсов. Тэгээ сонсноо. Тий, чи чинь би чи чамаас амар ингээл ийм болов гэж айгүй мэдгүй хүмүүсээр айгүй хэцэнтэй гэж боддог юм шиг. Би бол өөрөө болохоор хэцэнтэй биш би байгаараа л тэгээд дууга байгаа л тийм хин нэгэн хүнд гай болохгүй юмсан. Хин нэгэн хүнд хүний гомдоочихгүй юмсан гэл тэгээд байгаараа л дуугаал байхыг байдаг хүн. Тэгээд тэр нь зарим мэдгүй хүмүүст нэг амар хэцэнтэй юм шиг санагддаг юм шиг. Өөрөө би чи нэрлэх хүн шүү дээ. Тэгэл тэр нь ч бас их нөлөөлдөг юм шиг. Баатархаг одоо гэр бүл ам бүл хэдүүл юм бэ? Ам бүл дөрүлээ хүү охинтой. Их нэртэйгээ ингээл дөрүлээ л энэ. Хүү охин хэдтэй? Манай хүү одоо Солонгост сурж байгаа 22 та. Охин маань одоо энэ жил 11 дугаар анги. Тий. За удахгүй болох нь болцсон уу? Би одоо уг нэг том сайхан хүүтэй байсан шүү дээ. Алдцсан. Тийм. Тий. Бас ивүүд орсомжил да. Энд ч бас их сони юм л дээ. Тэгээ хүн олон хүл зовлон үзээд ирэхлээр бас янз янз л болтой. Яг би л зүгээр эцэг хүн үр хөвгтэй алдах шиг хэцүү юм байхгүй. Том 20-тэй сайхан залуу байж байгаа л тэгэл өнгөрцөн л дээ. Та нар дуулсан бах уу? Хөгжимчин залуу. Тий. Colors самтлагт байсан. Colors. За тэгэнгүүтлээ би таны нөгөө нэг таныг ямар хүн бэ гэж асуусан. Та тэгвэл ер нь ямар зан чанартай хүнтэй ингэж нийцэж тохирдیں۔ Ямар зан чанартай хүн ер нь тантай гоё матч хийд юм бол. За миний дутууг нөхсөн зантай байвал их зүгээр гэж боддог байхгүй юу? За яг тэгэхээр би хүнтэй ажил ярихлаарэ одоо шилбэл би канон тоглолт цалин ярина шүү дээ. Яха би сүнтэй анхны юм шүү дээ ихлээр нэг л тэгэл за цэцэг тэгвчдэг байхгүй. Үгүй юу тэгвэл болохгүй юу яриад байгаа би шүү тийм байхгүй гэлээ тийм бас байдаг шүү. Тийм гिचглэр их амар бүх юм яриад одоо асуудлыг өмнөөс шийдэ явчихдаг юм баггүй шийдэ явчихдаг тиймэрхүү хүнтэй очиад юм ярьчихна. Тэгээ би их сони өөр хөдөлгөөн явж чаддгүй залхуураад идэм юм уу яагаад хүн нэг юм гэхлээр хүний төлөө бол байгуулгын дарга маарга ер нь тэгэл цэрэг цагдаа магдаа тэгэл явж байгаа шүү дээ хүний төлөө нэг манай их бүтээгээд өгчихсэн гэж бүтээгээд өгчихсэн. Тэгээ бүтээгээл өгчтэй тэгээд өгцөн байдیں۔ Хэдэн жилийн өмнө тэгсэн чинь сүүлд нь нэлээд том өнгөтэй болсон. Нөгөө юм бүтцсэн. За. Явжсэн тийм явж байгаа тийм хүнч байна. Тэгээ би одоо тэр чинь бүтээж гисэн шүү, энэс ингэсэн шүү, ингэсэн шүү гэж ямар яриад дэлтэй айч биш. Тэгээ буйнараа бол би харин нөө гэрээсээ манайх чинь UB Palace шүү дээ. Соёлын төвөргөөр алхаж явж байсан. Тэгсэн чинь нэг хүний тухай ярил л да. Соёлын төвөргөөр алхаад тэгээ би бөмбөрийн хажуугаар явжсэн нэг залуу байсан. Аха та энэ кантил ах уу гинэ. Кантил 15 ийм ингээд баах ингээд 5 тэгээ наацдээ. Бараг би наатгаар чи яах юм бэ хаа өнөдөө би наатгаар чи яах юм би чи барай явчих дийлэхгүй хар ядар би өөрөө тэгээ таны ажид очиж соёлын төвөргөөр чи өөрөө өө чи яах цаас би гэрлэвгүй арих гэсэн юм мөнгө хэрэгтэй болж. Би ч өөрөө таксины мөнгө хэмж явж байгаа хүн шүү дээ. Хэдэн төгрөг юм гэсэн чинь. Гэхдээ яхаа тэ 30,000 цаас хизээ яхаа. Олон жилийн өмнө 30,000-аас мөнгө байсгүй. Тий. Их мөнгө байсгүй. Тий. Тэгсэн чинь за надад нэг байгаа нэг 20,000 төгрөг байна да.
За би наадах ч аваад яв. Гэртээ харихсан гинэ тэгээд бас нэг ээж юм шиг проблем ярихгүй юу гэдэг. Харсан чинь бол ууж идэхээр залуу биш ээ. Их дажгүй нүдэн дулаахан тийм хэрийн л мөнгөний хэрэг болчаал яалтчгүй тэрийгэ зарч өөрөө нэг юм бас тий гой залуу байсан байхгүй. За мэдээ та энийг авахгүй гүү би надад ч бариад ийш. Би энэ хөргөд үйлдэггүй яг чи надад өөрөө. Тэгэл өс тэгээд нэг газар нилийн саяхан доо хэдэн жилийн нэг 2 жилийн 1 жилийн өмнө ч ингээд нэг байжсэн чинь нэг газар суужсэн чинь нэг хөргөрөөд л жоо ингээд зуудтаа сууж байхгүй юу. Сайн ахаа сайн юу илээ чичээ гэдэг. Та нэг дээр үед надаа ингээд тусалж ийсэн тэр чинь би байна. Пүү гайхлаа. Амар гоё залуу. Костюм өмссөн бүр нэх гоё бүсгүйтэй цог. Байж оо за таныг бас нэг гэртээ авч нэг хоолунд идүүлмээр энэ тэрэг. Вахан дөө зайсгс би хүнтэй явж байнаас ах. За та гараад ирчих хамаахаа гэл би нэг хэдэн компаниудад ажилладаг. Энд 1000 яаны үнэтэй мото гэл та өөр юм ахгүй юм байна шүү дээ надаас. Мөнгө төрөө юу яах вэ балаараад чи. Тухайд болол өнгөрсөн. Надад нэг юм мото та ахмад янз бүрийн бол дөрөвөө өстэй хүссэн үедээ яраараа тэр бол над амьдралд их том тусалсан шүү. Тэр юм чи мөнгө ч тэгэл. Нэг тийм бас хүний ачиг хариуд мартдаггүй хүмүүс бас байна. Ажлын одоо шилбэл нэг хүний би одоо ингээл сум орон нутгийн зөвшөөрөл одоо орон нутгийн иргэдтэй уулзаал тэ ингээл энэ зэрэг юм болно шүү дээ. Тэгээд тиймэрхүү юм болоод ингээл айлд мод зот тарьж өгөх ингээл хүн хүний жинхэнэ сумын хил ламтай чамааг очиж нэгээр болоод тэр ах тэр долцод эмээг очиж аргалаад юм уу ингээл. Тэгэл ажлын бүтээл ингээл сайхан уурхаа тэнтэй юм нөрс мэсэг гараал ингээл явж байгаа. Бүлэг хичээний юм ч юм байна. Тэр тэглээ гэж би тэгдэггүй. Тэр ядарлаа гэж би ингэдэггүй. Байгаагаар л яах вэ тэгэл болчлээ болоо. Сүүлд тэгтээ тэр залуутай уулзахад нүл кайф байсан аа. Гоё гоё л байд юм бэлээ. Бас нэг тийм гоё мэдрэмж авдаг. Би үүдээс мэдэхгүй шүү дээ. Мартцсан. Тэгсэн чинь тэгэл тэгчихлээ. Сайхан л идэв. Бас нэг юм олонний танил мэл байхын давуу тал бас тэрэн дээр юм шиг. Магадгүй та баадрахуу ах биш байгаад адилхан та олонний танил биш хүн тэр хүнд 20 мянгаар туссан байж болно шүү дээ. Тэгвэл тэр залуу бас дараа нь бол санахгүй бах. Тийм ба. Ямар хүн байсан гэдэг тийм. Тэнгүүд чинь бас нэг олонний танил хүн байсны бас давуу тал тэрэн дээр гарсан болооч гэж бодох шиг. Гоё л түүх байна. За тэгвэл баадрахуу ах ямар төрлийн хүнтэй нийцдэг вэ? Би түрүү яг ярьсныхаа эсрэг юм ярих галаа л да. Нийцдэггүй гэж одоо тэгээ би нийцэхгүй гэдэг чи яах вэ? Тэгээ надад таалагддаг юм шиг. Тийм. Хоёр нүртэй. Тэгээд нэг тийм хүчээр инээдэг ш нь. Ямар ч инээдэнгүй хүн нэг баян хүн өнгөтэй хүн дарга хүн ямар ч инээдэггүй юм. Цаанаасаа хүчиж нэг. Тэгээ мотордож инээгээл тийм. Мотордож инээ. Тэгээ би өөрөө тэрийг харахлаа яа сони юм. Би баян байсан ч надад хамаа өгдөг. Би тод биш үү. Би олон хүний сонгуульд явжсэн. Олон хүнд гарч исэн. Тэр хүнтэй би тэгэл тэр ажлаа яриад тэрнээс хойш тэр эргэж харьцдаг ч. Хаавсан сураггүй надад дамжуулаад танилцаад. Танилцаад бүр дүүн болцсон шааж явд юм уу гайхаад. Пюр гайх надад дамжуул танилцчаад. Мандад хомроо шааж л явд. За яах вэ? Дарин тэгээд нэг харгасаж хөрсөн дээрээ ботсон шааж л явд. Яа зэз би тиймэрхүү хүмүүстэй гэж жоон дургу. Хоёр нүртэй тэгж хутлаа мотордож инээдэг. Тэгэл нэг зүг хэрэг юм да одоо юм. Тэг сонин тийм хүмүүс их амжилттай. Бизнес нь бүтээл. Баян яваад идэв. Би гайхаад идэв. Яг ингээ хүнтэй байгаагаараа хавцаад байгаа хүн байгаараа тэр чигээрээ тийчнээ байж лээдэг. Нөгөө тэр доороос нэг хурцинд яасны хурцинд нэгээр сууны үс царайлж явсаар байгаа л тэгэл том байранд орцсон, том жип утсан шааж явдаг. Тэгээ би даанч чадахгүй юм билээ.
Бидний би бол. Надад тгийгүүл зөндөө мундаг хүмүүс байна. Чи өөрөө дэрэчтэй би чамд туслая гэхлээр нийлэхэд очихгүй. Юу хэрэгтэй өнгөө яах бэ яах хэлээ. Тэгэхгүйгээр тим хэрэгтэй. гэж байгаа тэгэл сайхан амьдарч байгаа хүмүүс байж л. Би өөрөө чадахгүй сураагүй юм чинь яах юм. Тэрүүгээр за буйнараа. Нөгөө нэг share is care гэдэг шүү дээ яхаа. Одоо юу гэж тайлбарлах вэ share care гэж. Хуваалцсан гэдэг нь өөрөө хайр юм гэдэг. Тиймэрхүү л байна тий. Тэрнтэй та хоёрыг санал хэлдэг. Би тэрнтэй бол нийл. Манай хамтлагийн дүүнер байна. Ахаа ингэсэн. Энийг ийм барьж байгаад ингэ хэлээдэг гэж. Би хамаагүй надад ямар хамаатай би хийгэлдэг юм л да. Тэр хүн тусаад бол болж л байгаа юм бол түр надад юу өгөх юм гэдэг ч юм байна. Яах юм? Чам туслаад тэр хүн амьдрал нь жоохон ч дэвшлүүд болд яа би хэлээл юу гэж хэлэх яах вэ? Ингээ хэлээд за гэж хэлээл болоо. Тэгэл тэр хүн юм хөгжүүлэл явж үлээвэл сайн л үсттэй. Би яхаа нэг хоёлаа нэг юм хийчих нэг юм хийчих. Та ингээд өгөөч. Тэгээд гэл манай жири хийдэр ч юм болохоор хаа нэг юм хөөрхөн нэг юм бүжил ч үүдүүлээ TikTok нэг юм хийж байгаа. Ташлээд бүжгэлсэн байгаа тий. Тэгэл ахаа нүүд чинь тэдэн сая хүн үзсэн биш сая хүн үзсэн биш ингэн биш. За болж тэгэл. Хаа тэдэн лайк авсан байна гэдэг тэгчлээ тэгэл. Яах тэгэл. Өгөнд бас нэг тийм болцоогоор чаддаг юмараа тийм туслаад явчихсан сайхан байхгүй шүү дээ. Заавал тэндээс ашиг хараад яа. Тийм шүү. Манай гап айнд хөрөөд ирдэг байхгүй тийм тус чинь. Яг үн тий. Манай гап share care-ийг юу гэж боддог? Share care би тэгэл би адилхан шүү дээ бас аль болох хүнд туслахыг боддог. Гэтэ тэр зам маань бас заримдаа бас өөртөө жоохон гайлчдаг тий. Яг үнэ. Өөрт нэг жоохон дарамт болчиход байдаг. Хүний өмнөөс тий бас санаа зоваалтай бас хэцүү шүү. Тэг ядчаа нэг заримдаас нэг хоёр хүн хоорондоо ингээд нэг холбож өгөөд нэг ажил нь бүтчихээсэйгөө зарим муудалцж байгаа надад нэг сонир болчихсон. Тэг гайч болчих байгаа бодоо туслах гэж холбочдөг тэгээд тийм байдаг. Тэгээ Патрик нэг та ч одоо жижигчнэр хэдэн жил ажиллаж байгаа. За би бүр ихнээс нь ярих юм бол. Ер нь ягаад жижигчин мэрэгчлийг сонгосон юм бэ та? Би чинь нөгөө нэг 7 дугаар 6 дугаар ангид байхдаа Улаанбаатараас Эрдэнэт рүү шилжсэн. Эрдэнэтэд манай аав нөгөө Улаанбаатараас Эрдэнэт рүү юм тий. Манай аав чинь нөгөө цэргийн хүн байсан учраас Эрдэнэтийн цэргийн руу очоо. Тэгээд Эрдэнэтэд нэг 10 жил байхдаа Эрдэнэтэд хүүхэлтэй дугуйлан гэж байсан. Хүүхэлтэй таягдгүй хүүхэлтэй ширэн яраас тоглоулдаг. Тийм дугуйланд яваад тэгэхээр чи 86 оноос ахуулаад урлагаар явсан гэсэн үг л болж байгаа юм л да. Тэгэхээр чи 86 гэхэлэр чи 40 жил байна. 86 гэж одоо 40. 86-ны залууч одоо 40-тэй байхгүй юу? Тийм тэгээд 86 оноос ахуулаад хүүхэлтэй дугуйлан гэж яваал тэгэл тэр маань театр болол Эрдэнэтийн хүүхэлтэй театр болол тэгэл соёл урлагийн их сургуульд ороод Эрдэнэтийн хүүхд залуучуудын театр болол тэгэл X төц болол талигач амби хүрлээ бид гуравчин комеди арт гэж хамтлаг байгуулаад тэгэл эмоцд орол 12 жил болчихлоо. Тэгэхээр урлагт ороод нэг 40 жил болсон юм да. Тэр нүүрэн анхнаас сонирхолтой байсан тий. Тий сонирхолтой. Тэгээ яг би чинь бас голоор нь 2 жил цэрэгт явчихж байгаа шүү. Цэрэгт явчаад ирсэн чинь дууланд байсан хоёр найз маань одоо Эрдэнэтийн театрын дарга байсан Бифилэг манай хүрлээ багш том хөө Бямбатар хоёр маань соёл урлагийн сургуульд орцсон. Очиад харсчээ ясч гоё юм бэ. Сургууль байгаа юм. За энд л их шалгалт өгж үзье та гэл. Тэгэл шалгалт өгөл найдаа багшийнхаа ангид орсон да. Манай ангич одоо дооё байна, аглуу байна. Драмын театрын өндөр төвшин байна. Тэгээд нэг нь Японы NHK телевизэд байна, нэг нь Германы театрт байна. Хоёр нь Америкт байна. Та тэгэд нөө цэрэгт 2 жил явчингуутлаа ангийнхнаасаа 2 ах юм ба шүү дээ. Тий. Тэгэнгүүтээ анги бишээ бид тэр аглууд хоёр өдөр чи 4 ах. 2 жил нь яасан гэхээр Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт байсан байхгүй юу? Тий. Тэгээд тэр Эрдэнэтийн хүүхэлдэйн театр ч хажуудаа нэг жижигхэн нэг
асрамжийн газартай өнчин хүүхдүүд ингээд нэг 2 3-ыг авчираа тэгээд хажуудаад ижээд тэгсэн чинь 2 3 нь ингээл арав болоод тижээж дийлхээ байлаа. Тэгээд яг би ч бас хажуугаар нэг 10 жил тогтоо нэг үйлдвэр сургалт гэж байдаг болохоор тогоочийн мэрэгчлэр бас 2 жил явцсан байхгүй. 8-аас 10 дугаар анги хүртлээ төмсөрлөгчээс нь ахвал тогоочл явсан. Тэгээд тэр асрамжийн газараас тогооч хийгээд хүүхдүүдэд асрамжийн хүүхдүүдтэй зөв ингээд бас нэг 2 жил болоод ингээд ерөн суйс дорой гэж шийдээл. Тэгэл 4 жил алдчихж байгаа байхгүй. 2 жилийн зэрэг 2 жил нь юунд Эрдэнэтийн хүүхэлдэйн чадвартай байж байгаа. Тэгэл суйс дорсон. Тоогооч гэсэн та хоолны хобби та. Хоол хийнэ. Ер нь бол манай урлагийнхан мэднэ. Баатархуу хоол идэг, хийдгийг бол мэднэ. Манайхаас чинь одоо манай салбараас чинь номер 1 тогооч шүү те. Маа Габи ч номер 1 гэж байгаа. Тэгээд бас хоол их зөв хобби та. Хоббитэй гоё шүү дээ. Ер нь бол гоё. Тэргээрээс нэг рил мэл хийдий. За би тэг хотлоо. Наа чи зорилго нь хахаар ил биш шүү. Маа найз чи юм царайлаг цагаан одоо хүртэл ганц би тэгээд. Яагаад охтуудыг бол аха ус боцолгаал найрна штэ. Тийм л аха. Өндөг чанаал найр чинь. Баатархаа ер нь голцоо ямар төрлийн хоол хийж байна? Ямар төрлийн хоол? Би одоо Аз, Монгол ч юм уу, Европ ч юм уу. За одоо Европ талдаа да. Тийм. Яагаад тэгэхээр би ч нөө Эрдэнэтэд байсан гэдэг утгаараа тэгээд Оросууд ихтэй. Тэгээд кулинар бол одоо нэг бэлэн хоолны газруудаар их явж хоол иддэг байсан. Тэгээд Эрдэнэт чинь нөгөө Оросууд олонтой учраас нэгэл хоолныхаа соёл нь ер нь Европ. Орос ер нь тийм баг шүү тий. Солянка ч юм уу нэг тэр талдаа Брашки гэдэг тий. Тэр талдаа. Үүнээс би нарийн мэргэжлийн тэнд аваач биш шүү дээ. Баатархуу хаа бид нар нөгөө нэг оруулсан хүмүүсээсээ манай энэ одоо брэнд асуулт байхгүй манай подкастын та олж хэлэл те жижигчин хүн тэгвэл таны бодлоор бүх цаг үеийн шүү хаа. Бүх цаг үеийн шилдэг гарааны 5 жижигчин чинь нэг сэлгээтэйг нэрлэж гэвэл ямар хүмүүсийг нэрлэх вэ? За би бол Монголоос бол би эрэгтэй эмэгтэй хамаагүй. Би бол нэгдүгээр хамгийн энэ бол байгалийн авиас гэдэг хүн бол Агло. Лавсөр. Мистер. Энэ хүнээс сурах юм маш их бий. Хувийн зохион байгуулалт, хувийн соёл тайз нар гарахын өмнө чамтай харьцаа заав шүү дээ явгаа. Дараагийн номерын хувьд зэндүүдлэгтэй. За халуураад өөр тийш явах гэж. Лавгаах одон чимэг. Йоо би одны очиг зүгээр ингээл өөрөө ухаалтчихдаг байхгүй. За сая үзлээ. Кино нийгмийн дэс. Ариун бие. Би 2 цаг осныг ч мэдээгүй. Тэг би бол надаас дүү шүү дээ. Ямар мундаг жүжигч юм бэ л гэж харсан. Ариун бие. 4 болчиход байна. 4 болчиход байна. Одногч бол бүх цаг үед л 5-5-т. За тэгтээс айгүй олон байна. Залуучуудаас ариун бие бас мундаг л да. Ариун бие мах ч амар л да. Тэр харизма болстой юм тий. Тэр хүн татах тэр амжигтай. Би бол бас лаг үнэхээр амар лаг гэж боддог. Одоо залуу хүмүүстэй ариун бие мах ч тий. Залуу шүү дээ. Тас мөртлөөсөө тэгэл бай за мундаг юм даа. Би нэг анх садуураа дээр цуг байсан байхгүй юу? Ариун бие талигач би нэг юм бэлээ. Амгаа байсан. Тэг амгаа бид дөрөв чинь нэг гэр дотор байхгүй юу? Нар салхи нэвцсэн гэсэн нэг гэр дотор амьдарч ийсэн. Тэг хар өглөөр усаад хувцсамраа өмсчөөд тэгээд ингээд хараад тахлаар ингээд хүн анх мэдгүй хүн бол өвчтөе зэлэвэ гэж бодохоор тий. Тэгж юм даа бэлддэг. Тийм л мундаг жүжигч юм. Тэгээд тухайн үед яасан сая би киног үзэл зүгээр шүтэл гарлаа. Нийгмийн тайсан гэсэн тий. За тэрийг үзье да. Үз. Окей. За тэгээд 5 дахь нахаа. 5 дахь нь уу? Тий. 5 дахь жүжигч. За тавас их олон байна. Би дооёо сайн юм шиг байна шүү дээ. Дооёо. Nice. Зүгээр амьдралын юмар мундаг. За тэгээд бас
та нар тэр нэг аригчингийн тоглолцны нарсан уу? Юу Би бол зүгээр хог цаашаа яваа. Зөвхөн тэрийг хэл. тэр тэгэхээр галзуу. Халя гэдэг гэсэн. Яг амч. Тийм. Тэр за ичиг шааж. за хаа одоо сэлгээнд нэг гоо. За сэлгээ яах вэ гэхээр хаа таны нэрсэн 5 хүний хин нэгэн судлахад л оролж чадах юм гэсэн. Энэ тавд чи ер нь ялгаагүй чухал л гэсэн үг. Тийм л чухал юм байна. Тэгээ цагт болчихлоо ингээд бас. Гол нь хаяг цагт болохтаа шүү. Энэ хин болоо. Тото? Тий. Оо. Тото энэ сүүлийн энэ юун дээр бас гоё тоглосон шүү дээ. Энэ Тамиргийн кино. Тусгаар тогтолцоо. Тэр хутагтын дүрийг их гоё хийсэн. Тэгээ би хараад бас шин төрж байгаа мундаг жүжигч юм байна да. Бас тэр гац дээр яаж тоглов тий. Тэгээ сая ингэж тоглов. Бас тоглосон кино болгон дээр тодоч юм бас л. Тэр юм дээр бас тоглосон шүү нийгмийн дэсэн дээр. Тий. Тэгэл тодоо бас л хоёр түүхэн кинонд ч тоглож байна, орчин үеийн кинонд ч тоглож байна, бүхэл юмд тоглож бас мундаг юм байна л гэж үзсэн. Би тэгтээ Тодогийн оронд хэрвээ заяа энэ подкастыг үзэж хагаад бид нар чинь насчсан хүмүүс байгаа байхгүй. Тодоо бид нар. Тэгэхээр жоохон бахтай бол таныг би яаж хардаг байсан. Тэрнтэй адилхан баг надаас ч илүүгээр илүү таныг хардаг байсан баг. Адилхан мэрэгчлээ учраас. Баатархуу ах өөрийнхөө шилдэг зургаа дотор Тодоог оруулна гэдэг бол би Тодогийн оронд байсан бол амар нэгт амар гайхаж байгаа. Хоёрт бүр ингээд хагартлаа баярлж байгаа. Чи тэх байсан уу? Тэг нэг. Тэглэх яах вэ? Залуу очоод бас тэгж гарч ирмээр ш тий. Тийм тэгж уран бүтээлийн хөдөлгөөн өөрийгөө ажилуулдаг, дайчилдаг, тэрний төлөө юм уншдаг, сэтгэдэг. Зүгээр нэг тоглох авьяас бол биш. Чин толгой ажилдаг байх хэрэгтэй байхгүй юу? Ухааны жүжигчин гэдэг чинь бас амар ш тий. Юмдаа яах вэ? Хандж байгаа хандлага тэрэнд өөрийгөө бэлтэж байгаа, дайчилж байгаа. Нэг 90 зохиолын текст уншичаал зохиолоо нэг уншичаад нэг иймэрхүү юм за ойлгол гэл ингээд над чих гараа авчдаг бол биш байхгүй тэд нар ч толгой ажилладаг гэж байна. Ухааныг заавал энэ сценд юу болоход цааш юу хэрэгтэй гэдэг бүх юмаа тооцдог. Эцсүүлд нь би үзэгчдэд ийм юм ингэж хүргэн гэж. Энийг л би жүжигчин хүний хот энийг ойлгуулмаар байна гэж хэлэх гэж тэгж тоглодог. Ухаантай. Мундаг басууд. Подкаст руу та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Подкаст рүүмийн хамтрагчаар 2025 оны шилдэг барилга, за премиум болор резорт тэрэлж бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Горих тэрэлжийн үзэгслэн бүрэлдсэн, за байгалийн өрмөц тогтоц бүхий арх хүшийн аманд байрлалтай премиум болор резорт нь орчин үеийн зочид буудал рестораны хэв маягийг Монголын уламжлалт ахуй соёлтой уялдуулан зохицлоосон аялал жуулчлалын томоохон төв билээ. Тэгэхээр премиум болор резортын үйлчилгээ. За үндсэн зохицолбор нь өндөр зэрэглэл стандартын дагуу тохижуулсан 5 ангиллалын 117 өрөөтэй Монголын үндэсний хэм маяг орчин үеийн стандартыг хослуулсан хүннүү загварын 60 цомцог гэртэй. За бүх гэрүүд нь халуун хөт уустай дотроо ариун цэврийн өрөө аман дүштэй. Монгол, Европ задгаа террас, клуб хаус, 2 давхар family house 9 ширхэг, Lux house 6 ширхэг. Хятад зоогийн шилдэг сүлжээ ресторан Юлоны 5 дахь салбар. За 300 хүний багт амжтай боолрум хүлээн авалтын зал. 50-аас 300 хүртэлх хүн үлээ авах хүчин чадалтай хурлын 7 танхим 4 замтай спортын усан бассейн барьлаж байгаа. Премиум филинг. Налах дүүргийн 6 дугаар хороонд горих тэрэлжийн байгалийн зохицолбор газар арх хүшийн аманд барьлаж байна. Тэгэхээр подкаст рүүмийн хамтрагчаар 2025 оны шилдэг барилга премиум болор резорт тэрэлж хамтран ажиллаж байна. Одоо ингээд зөндөө гоё продакшнууд, зөндөө гоё хамтарлууд, одоо хамтлагаараа нэг хамтлаг болоод явж байгаа. Зөндөө гоё жүжигчд Монгол байна л та. Тэнгүүд би энэ дундаас фантастик продакшныг арай илүү хоорондоо нэгдэж чадсан болов гэж би хардیں۔ Би нэг юугаар харсан гэхээр жүжигчнөө Баярбатын хорин болоод тэрийг манай компани зохион байгуулсан байхгүй юу? Тэр юуд Вьетнамд. Тий. Дотор нь болж байгаа юм нь бол бид нар зохион байгуулаагүй мэдээж хэрэг. Компанийнхаа хэмжээнд хэрэгтэй зүйлс нь юу байсан? Бид нар өөрсдийнхөө ажлыг л хийсэн. Тэрэн дээрээс хүмүүс жоохон буруу боддог. Тэр нөө тэнд байгаа бүх юм зохион байгуулсан гэдэг. Мэдээж хэрэг тэр фантастик гэдэг бүхэл бүтэн тэр Монголын том продакшн байхад бид нараар юугаа заалах вэ? Тий. Тэрэн дээр харж байгаад яг юм хатаархмаар тэд нар бүр
ийм нэгдсэн атгсан гар шиг найзууд хоорондоо нэгнийгээ ингэж гоё дэмжих хэрэгтэй мэн гэдэг ингээ хараад хөндлөнгөөс хараад би гоё найзууд байна да гэж би харж байсан байхгүй. Тэгэхээр хамтрлын хувьд фантастик бол амар супер байна. Та ер нь фантастик продакшныг юу гэж боддог? Би бол уран бүтээлд нь орж үзчихсэн гэж боддоо шүү дээ. Бүрүү. Тий. Nice. Тэгэхээр тэдний хийдэг кино болохоор өөр төрлийн жанрын их том сэдв, том кинонууд, түүхэн кинонууд тий. Миний тоглолт гэж ихэнх дандаа комеди жах болчиход байгаа шүү дээ. Тэгээ яхаа би фантастик бол үнэхээр тэнд бол өстой нэг атгсан шагаа шиг тийм эдэн сайхан залуучууд дээр нь тэгээ эв нэгдэл. Эв нэгдэл гэдэг чинь сэтгэлтэй байж ижил гарна шүү дээ. Нэгнээ гэсэн сэтгэлтэй байж. Тийм нэгнээ гэсэн сэтгэлтэй тийм мундаг залууч. Тийм хүч эв нэгдэлтэй байна гэдэг чинь тэндээс ямар юм гарах нь ойлгомжтой. Ийм сайхан том бүтээлүүд гарна. Том гой юмнууд гарч байгаа шүү дээ. Яг тэрнтэй л би фантастик болоор стал мундаг зал. Одоо энэ цагийн үедээ нөхөрлөж чадж байгаа, нийлж чадж байгаа, нэгнийхээ амьдралд тусалж байгаа, нэгнийгээ өөд татж байгаа жигд идэр чинь ингээл гой дээшлэл ингээл тий амьдрал ингээ бүгд ингээ нүдэн дээр харагдахуйц ингээл амьдрал нь сайжраал ингээ эн чинь л эв нэгдэл, эн чинь нэгнээ гэсэн сэтгэл ийм газраас, ийм хамт олноос, ийм найзуудаас ийм л бүтээл гарна. Тэгэхээр фантастик бол би хамгийн сайн хамтлаг гэж боддог. Найз нөхөд. Би бол яг зүгээр энэ манай хамтлагч чинь би одоо нэг ийм өөрөө нэг юм зөөлөн дуугаа хүн бас темкач их айхтарч үжигч шүү дээ. Та нарын сая юун дээр зүгээр нэг жижигхэн манжи хаан тоглолоо шүү дээ. Тэгэхэд бас юм хэлээл гараал бас харагдаал өнгөрч байгаа. Тэгэхэд л манай хамтлагч бас нэг урагшинд бас нэг зулгааж авч байнга ингэж алхурт хаа ингэ тэгвэл би ч нэг юм 50 шүү. Алуу тэгэрээ ингээрээ алуу чи нэг чи наа готлага боддөөсөө бүдэж хөөж чи наад эн чи нэг юм наалтцсан байна. Хөөе чи наад палаж нэг чи юм доор нэг урагцсан сэтэрт тэр болгонд ингэ санаад явж тамируудынхаа төлөө зүгээр сууж ингэ байх чаддгүй шүү. Тэмгэж бас сүрсээр хийсэн юм шүү дээ. Ингээд байсан бол ингээл яваал тийшээ ороод тэр компьютер үзэл энэ аппарат ямар үнэтэй Google руу орж үзэл энэ цэцэг ягаад энэ тэтгэл ингээ өгцөн ингээл энэ гитарыг аваад энэ гитар энэ утсан жаахан хөггүй байна уу да. За энэ гэрэл чи паналтай гэрлөө нэ тэргээл зүгээр баг. Сүрсээр хийсэн. Толгойг үүсгэх толгойн тэр дотор болж байгаа тэр юм гүцэгдэх байхгүй. Биенд гүцэхгүй, хэл ярианд гүцэхгүй, нүдэнд гүцэхгүй. Энэ бодлыг тийм ирээдүйдээ амьдэрдэг хүн байхгүй. Тэгжиж бас энэ хамтлагч чинь бас энэ олон 20 30 хүний чинь бас ингээд төлөө ингээд бужигнуулаад байна шүү. Захирал нь төөд авах л уу? Төөтөө. Тийм таах тий. Маа төөтөө чинь бас бодгүй шүү дээ. Гэтэ бас жорн гэдээ бас явж өгнө. За минес фантастик гэж юу боддیں۔ Би бол тэгэл одоо next level гэж боддоо шүү дээ. Одоо бусдаасаа төрүүлж сэтгэж гоё юм хийж гин. Тэ? Тэгээд уран бүтээлтэй бол амар их сэтгэл зүргээ шингээж юм ястаа жинхэнэ юм хийчих гэсэн тийм нэг сэтгэлтэй. Тэгээд тэр ч өөрөө тэр чанар нь ч өөрөө тэгээд уран бүтээлс нь харагддаг. Тэ. Тэгээд гол нь тэр найзуудын хоорондох коллектив байна л да одоо нэг. Тийм. Одоо ажил дээр бол ажил Тэ ямар ч тийм найз нөхдөд харилцаа ажил бол ажил. Найз нөхд байхдаа найз нөхдөд байна. Нэг тийм диктатурч гэх юм одоо нэг. Одоо Баатаргүй ахын хэлтэр сэтгэл юм да. Тийм. Диктатур гэх юм бол биш л дээ. Диктатур гэдэг чинь ингээ базах одоо нэг тийм хатуугаараар базах юм. Тамираг би зүгээр уран бүтээлд нь орж үзээг болохоор мэдхгүй зүгээр ингээд хүмүүсээ сонсох нэ ингээд харах нэ бол яг ажил дээр бол ажлын функц юм. Хүн болгоно найз гэж яахгүй тий. Бос үедээ бол найз одоо тэр нэг зураа мураа штэ тэрийг үзэх дуртай шүү гэж. Тэр бол их гоё зүгээр найз нөхдийн хооронд л юу штэ. Ярилцаа тийм жижигхэн нэвтрүүлэх тэгсэн мэтлээ сонирхолтой. Тэгэл яг тэрнээс найз нөхөд хин бэ гэдэг бүгд харагддаг л байхгүй тий. Би бол бүр фантастик байгаад баярлалтай. Тэглэх үү. Би нэр айгу баярлдаг. Тэгээд кинонуудад амар дуртай. Тэгээд
тэгж гоё яг тэднэр шиг гоё батгсан гар шиг дахиад монголчууд маань яг ийм байгаасаа гэж би баг боддог гэх юм уу. Тийм л байдаг да. За ерөнхийдөө тэгээд бас хэдүүлээгийн ярилцах хугацаа бас төгсөх шиг байна. Тэгээд сүүлд нь одоо бит хоёрын танаас асууж амжаагүй таны хэлхийг хүссэн зүйл ер нь бий юу? Подкаст маань тань таалагдв. Тухтай байж чадв уу? Тухтай байлаа, сайхан байлаа. Тэгээд таалагдлаггүй яах вэ? Чи бас анхандаа нэг цаг 30 минут гэдэг чинь 90 минут ч бас амар юм шиг боловч яг ингээд сайхан ингээд нэгэд яриад л гэх юм бол бас цаг 30 минут юу ч биш л те. Тэгээд хүмүүс ингээд бас нэг сайхан юм үзэх бас нэг одоо жишээл би лавгийн томыг үзэх дуртай байдаг байхгүй. Ямар нэгэн баримтаар те юм тиймэрхүү подкастуудыг хүмүүсийг үзээсэй гэж боддیں۔ Тэгээд тэр шил ингээл бас хүн сэтгэлээсээ ярихад бол нэг сайхан цаг 30 минут бол богдхон л өнгөрлөө сайхан байлаа. Тэгээд хоёр дуутай их баярлаа. Шөөж яг яригвал бас янз бүрийн сэдвээр бол хангалттай ярих хугацаа байсан бол зөндөө ярих юм бол байгаа л да. Тэгээд цаг 30 минут бол сайхан байлаа. Тэгээд хоёр дуутай их баярлаа. Сүүлд нь танаас нөгөө нэг хандийн ногт болох гэж байгаа. Хандийн гэжлээ тэр чи одоо нөгөө нэг хандийн гараа би тайлбарч чаддаг байхаа. Тий одоо ингээд бас тий 4 сарын 1-нд одоо Монголын хошуу урлагийн 4 хамтлаг X-Doots, Mask, Emoz, Мөрөөдлийн театр гэсэн 4 хамтлаг маань одоо бас 4 сарын 1-нд Монгол бүхий өргөнд тоглоно. Энэ тоглолтынхаа бүх орлогыг одоо найзтай одоо манай Сэргээшник хоёр дээр үзэгчдийн үдгээр бол Сэргээшник хоёр дээр бол Юндэн Даруй Азар тоглолт манай Болдоотер гэдэг манай ангийн хөлтөлтэй соёлын урлагийн сургуулийн тэгээд ингээд бөөрийн асуудал одоо донорын асуудал хэрэгтэй болсон учраас тэгээд энэ 4 сарын 1-ний тоглолтыг тэр чигт хандвийн тоглолт бол сайн үсэн энд өгөө гэдэг одоо хамтлагууд маань нэгдээд ингээд ийм тоглолт их гэж байгаа. Nice. Ерөнхийдөө бол хүмүүс ингээд хошуу урлагийг Монголд хийдэг боловч яг үүндээ бол бид нар ч бас имрүү буйны юм дандаа хийдэж штэ. Урд нь бид нар биг шоуны орлогоос ингээл хавдар судлалын төв бас нэг том аппарат авч өгсөн. Тэгэл ер нь ингээл 4 сарын 1-ний тоглолтоос ингээл ихний алхасмал гэсгээ зөндөө юмнууд өгдөг байхгүй яг тэрийг нь ярьдаг хүмүүс те. Тэгэл Монгол болохоор л өдөөсөө ингээл сэвэлцсгээгээл би нэг юм хэлчихээ бас нэг бодож явдаг. Одоо энэ фэйсбүүк дээр ингээл нэг яваад ш одоо сошиал ертөнцийн дээр ингээл нэг муу болохоор хүнийг бүр байхгүй болох юм тий. Нэгс магтахаараа хорвоо ертөнцөөс аваа шидчихээ дээш шидчихээ бурхан руу шидчихээ нэг муу болохоор доошо газрын гав руу хийчихэл тий. Ийм байгаад байгаа. Тэгээ ерөнхийдөө би тэгээ ажиглдээ. Хүн муулж байгаа хүн л яваад орохлоор тороолууд л байдаг л да. Тэгээ ер нь ингээд зарим нэгэн зурагтай хүмүүс байдээ. Тэгээ ямар шоу хүмүүс юм болоо гэд би ингээд ямар шоу хүмүүс гэдэг юм бэлээ. Тэд нар тийм сайн юм өөрөөсөө жоохон дээр хүмүүсийг үзий ядах сэтгэлээр дүүрчихсэн өөрөөсөө. Яг бол өөрөөс нь илүү байгаад шүү дээ. Тийм хүмүүс байдаг. Хөдөлмөр эрхэлдэг, тийм залах уу. Нэг тийм тэгсэн нийгмийг үзий ядсан. Өөрөөсөө дээр хүнийг үзий яддаг гэдэг. Өөрөөсөө доор хүнийг болохоор хаа нэг тийм шимэгчилж амьдэрдэг. Тийм хөгийн тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээ би боддог ус өөр юм уу талигаач хин биш үү? Нөгөө зодуулаад байдаг хөр юм лээ. Осорж ямаа тий. Осорж ямаа хүмүүс яагаад тэгж хэдэн мянгаараа яагаад үжид өөрөөсөө доор авахгүй. Би энийг яжууд бол ингэж амьдэрч юм нэ тэгэл томроо. Өөрөөсөө дээр хүмүүсийг үзэж чаддаг байхгүй. Одоо нэг ажил хийгээл нэг юм бүтээх гэхлээр л өстө шаагалтаж орж ирээл ингээл те бүл хийдэл өртөөс. Ажил хийхгүй байгаа хүнийг болохоор яах ч. Тэгээд битг манад нэг юм шинэ том төсөл мөсөл хийх болохоор л ингээл бужигнаал нийгмээрээ савал тэг голдны ачил нэг юм паккал газараас идчихэж байгаа шүү дээ. Сенсацаар гэдэг ч юм уу тэгэл нэг юм сэвэл тэгээд тэр нь сэвгдэл. За хэдүүлээ тэгээд яриагаа бас жоох юм онцгой сэдвэр төгсгөөд явах тийм гоё сэдвэр. За би танаас нэг юм асууж байдаг бол одоо бас л би зочдоос асуудаг. Ер нь бол бас
Сүүлийн жилүүдэд танд анзаарэгдэж байгаа Монголд маань хамгийн сайн сайхнаар дээшилж дэвшиж яваа зүйл ер нь юу гэж таардаг вэ? За би эртний хүний хувьд хэлэх үү. За тий. Эртний хүний хувьд үү? Хуучин цагт хүл шиг байлаа шүү дээ. Одоо зам мам марна гэж тийм шүү дээ. Зоргоороо гарна. Гэхдээ энэ үнэхээр энэ гэрэл гэгээтэй юм бол энэ нийгэм зөндөө байгаа шүү дээ. Яг тэрийг олж харахгүй байгаа гэдэг хүмүүсийн ухамсар дэвшилж. Яг үнэ. Асар гоё болж байна. Гэрлэн дөхөөгөөрөө гараад сурчиж байна. Одоо энэ бас нэг том үзэгдэл шүү. Энэ ч хүмүүсийн ухамсар хаандаа дэвшилж байна гэсэн. Удамжинд хог хаях, нус цэрээ хаях тий. Энэ бас багасч байна. Ч бас нэг соёл шүү дээ. Чи бас нэг ингэдэг манай нийгэмд бас нэг болоод бүтээд байгаа юм байгаа л юм. Дандаа мууг л яриад байгаа болохоос сайн сайхан юмнууд бол энэ залуучууд бас өөрлөж. Огт арх уухай болж. Арх усан бол тэнэг. Тэнэг шүү дээ. Ер нь бол тэнгэл хүн арх уу шүү дээ. Над мэдчих өгшөө асуудал гэхээс. Одоогийн залуучууд тийм болсон байна. Хил ус тий боловсрол соёл мэдээл авах юм уу төглөөр болсон. Тэгээд сайхан болж гинөө. Би бол тэгж боддоо шүү. Тэгээд ер нь ийш тийш явж юм үзээд ирэхлээрээ бас нэг гадаад явахлаар бас Монголынхаа хүүгүүл нь монголчийг сайхан билээ шүү дээ. Дуртай газараа зогсон, дуртай газараа хаста юу л юу гадаад чи өмнөдөө бол манай монголчууд жаргалтайгаар хаалга. Тэгэл ер нь манайхан бол мэдлэгийн төвшин бас өндөр болж ял гэж л их сайхан тэр талаараа л илүү болох хэрэгтэй болоо гэж боддоо шүү дээ. Их сайхан болж байна. Би энэ дэр зүгээр бас нэг төгсөж байгаа ч гэсэн. За бид нар дөрөв нь бол нэг амар төгслөгөөд ингээд гацаадах шаардлага байхгүй л та. Би бас нэг хэлэх гэсэн нэг юм хэлчихэж чаддаг. Одоо нэг зогсоолын асуудал байна Монголд. За тийм. Би яг нөгөө нэг юм 2019 онд Америкийн яг талыг West Coast-ыг тэр чигт нь яг машин бариад ингээд туулж исэн юм байхгүй юу? Ойролцоо нэг 2 сар гараа явсан уу? Яг өөрөө машина бариад ингээд Нью-Йорк чирж үзлээ, Чикаго, одоо Вашингтон, DC, Яасан, бла, Бостон, Детройт гэдэг ингээд явж исэн байхгүй. Тэгэл бүгд дандаа даунтаунд нь очино. Уучлаарай. Монгол шиг ийм зогсоол нь ийм элбэг газар байхгүй шүү. Тий. Монгол шиг хаашаач гарсан юм үнгүй зогсоол ихтэй тий. Тий. Тэгээд Монгол бол ингээ хаашаалаар үнгүй зогсоолтой шүү дээ. Тий. Ер нь л ингээ дэлхийн айлч оронд утсан та анзаардаг л үнгүй зогсоол гэж байхгүй шүү. Тий шүү дээ. Бид нар зогсоолын төлбөр нь баг үнгүй шахав. Европоор тоглолтоор ингээл явж байгаа чинь нэг газар тавих гэж тэдэн евро. Пүү. Нэг яваал жоохон яваал төлбөр нөө төлдөг шүү дээ. Тэдэн евро. Манайх чи 1000 төгрөг 2000 төгрөг өгөөд гаргахны хонд тий. Өвчгөл гэдэг. Манайх чи их балаа шүү. Одоо шийдэл замын үдийн гайлаар ингээд гарахтаа гайл майл дээр пяд эцгээл мөнгөтэй зөнгөтэй юу ан хандаа мандаа гал хил гайл байлынхныг цохоож зүгээр хилийн цэргийнхэн юу ан чи яагаад наслахгүй чи томор катил дээр чи гүлэг хинч болчих жоохгүй Монгол тоолыг том ингээд пидэгаал дээ цаашаа яг адилхан очихлоор маннуустай адилхан нэг юм гачим очлоо гэдэг. Тийм юм бол юу ан гаттуудаа гэдэг орох юм яа тийм. Гадаа яг чиний хэлдэг зүв байхгүй. Гадаад болохоор тэр замын түрээсийг тий нэг юм хүчгүй байх санаатай тийм. Юу яа банан термин ингээл нэг хотлаа нэг арга гэлчих гээл. Хэдэн евро аав штэ тийм үстэ 10 гал замын тэр төлбөр зогсоод баргаад үнгүй шахвал юм байгаа штэ. Тэрийгэ төлөөл тэгэл дэвчих. Яг хөө мэдээж яг энийгээ дагаад нөгөө нэг нийтийн тээвэр маань сайн хөгжих уг нь бол ёстой. Бид нар яг нөгөө нэг хэмжлэх ёстой зүйл бол нийтийн тээвэр юм байна. Тэрнээс ч зогсоолоо шийдээд өг гэдэг асуудал бол ууланд бол нэг юм дистаралын буруу болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол одоо энэ зогсоолоос олж зөндөө хэрүүл ямар нэг зогсоолоо шийдээгүй байж гэдэг зүйл бол ерөөсөй байхгүй. Би бол одоо тэрнтэйг эвлэрсэн гэх юм уу тий. Одоо нэг хотын төв орох гэж байгаа л окей. Шангрила дотор бол батны байгаа. Тэндээсээ тавиад алах тий. 200-300 м алхач л та. Өөр арга байхгүй. Одоо шил Парист Эйфел цанхыг үсгэхийн тулд тижин ачаад машина тавиад үздүүл үстэ. Доор нь баахан машин шээс тий. Амар хол тавьчаал тэгэл тийч үн үлсэн ч гэсэн аюултай гардыг байгаа үстэй тэр чинь тэгэл хол тавьчаал алхаал очиод үздэг үстэй. Тэр шиг л байх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл Улаанбаатарын А зон дотор бол тэр Шангрила мангрилаар машина тэр доор тавьж яах гэдэг юм.
Тийм биз дээ холгон тавилгал яваал орол юм руугаа тэгэл ордгол юм байгаа үз. Тэгэхгүй тэгэл яг л баг бүүдэнд нь авч машин авч тавьчих гал ер нь санаа болдог бол машинтайгаа орчих гээд байгаа шүү татагшаа. Яг тийм шүү. Ер нь машинтайгаа бараг ингээд тэр өрөөрөө орох хүсэлтэй шүү дээ. Орж болдог бол пятага тэр чи хүмүүс гайхах гал. Орно шүү айгүй. Тэгээд энэ ажлын компани ажлын хүмүүсийг амар хүзээ ядаад байдаг. Тий. Тэр бол хэрвээ Монголд ажлын компани байхгүйс бол төвчрөө бүр аимшигтай байгаа. Би яар ингэж бодсон шүү. Бас тий. Жишээлбэл ажлын компаниуд заяа. За болий тэгвэл бид нар 1 сар бид нар за болий 10 хоног бид нар ажиллахаа болио. Гэт сошиалар хэлчихэл та. Тэгэхээр ачихгүй юм чигэд энэ дэр 10 хоног ачихгүй юм байна гэд хүмүүс тархиндаа боддог. Дуртай газараа тавина да. 10 хоног тэгэл гүлэг бол нийгмээрээ бүгдлөрөө тий. Тэгэхээр тэр ажлын компани хэрэгтэй байгаа даа. Тэрнээс айдаг учраас санаа зовдөг учраас хүн хамаагүй нэгдүгээр нэг машина тавихгүй байна ч юм зүг баггүй юу юм. Тэгтэл тэднийг үзье ядаад барьж аваад зодоол гэдэг юм даа. Тэр бол амар асуудалтай. Тэр ажлын компани байхгүйсаад манайхан шиг юм за орк бүгдийг нь бол хэлээгүй мэдээж орк хүмүүс байгаа. Тийм хүмүүс бол тэгэл дураагаараа дуртай газараа тавиал тэгэл тэнгуй ачуулчил амар уурж муурлаа. Би нэг 7 хоногт 3 удаа ачуулж ирсэн байхгүй юу? 7 хоногт 3 удаа ачуулж ирсэн юм уу чи? Тий, би 7 хоногт 3 удаа ачуулж ирсэн байхгүй юу? За. Би гэхдээ яг нөх тийм амар нэг төвчрөөтэй замд бол биш. Зүгээр тавьчаал нэг удахгүй гараад ирсэн чи ачсан байсан байхгүй юу? Тэгээд за цавхаас. Миний буруу тий. Миний буруу. Би бол тэрийг хүлэмжшүүлж байхгүй юу? Тэнгүүд хүмүүс яагаад энэ чиний машин чинь гай болоод шүү дээ. Бусдад гай болоод хахад яагаад ингэж уурлаад байдаг би ерөөс гайхаад байдаг байхгүй юу? За. Тэгээ өнөөдөр чинь зөндөө гой сэдвүүдийн тухай ланчтай эхлээл бууш хидэнгээс цэрэг цагдаа гэж яваа. Тэгээ сүүлдээ цэрэг цагдаа жоо бодчихгүй. Гоё байсан шүү дээ. Гоё байсан. Сонирхолтой байсан. За тэгснээ сүүлдээ наадам морин уяач боллоо. Тэгээ таны хувь хүний тухай ярьлаа. Таардаггүй тухай ярьлаа. Жүжигчин ярьлаа. Тэгээ шилдэг 5 хүнийгт нь сонсчлоо. Сүүлдээ бүр фантастик ярьлаа. Замын төгсрэл юу ярьчихв. Хавийн юмыг хамт хэмжлээ. Тэгээд урилгын минь хүлээвч хөрөлцөн ирсэн. Баатрик багтаа маш их баярлалаа. За. Та бол бас миний бодож явснаас бас их өөр хүн байна. Би таныг яагаад ч юу гэж боддог байсан нэг юм дээрэнгөө хүн болоо гэж би боддог байсан. Амар эсрэгээр нь яг хүмүүс тэгж боддог байхгүй юу? Гадив байна. Их замтай ч юм шиг нэг юм. Яг үнэхээр хамгийн зөөлх хүн байхгүй юу? Үгүй харин тийм байна. Зөөлөн байгаад тэгэхээр хүмүүс их буруу андуураад байхгүй юу? Дэглэх гэдэг байхгүй юу? Тэр би ямар муухай ийм хурдан давруу юм байд юм багтаа гэж гайхдаг шүү дээ. Зөөлхөн аяар нь таваар нь болохоор сүлдээ үе юм шигээр сүлдээ жоохон дээрээс харцаа сүлдээ загинт магнах гэдэг бүр гайхдаг. Нүдэд гэж өөрчлөг байна шүү дээ. Гэхдээ тэг яах вэ юм бол яг ингээд харьяар гэл ингээд яах юм бол бүр хачин болоод чихэн буугаал ингээд бүр алга болоод хүн. Яах вэ ингээд хүн заавал нэг тийм зөөлх хүнийг андуураад байдаг байхгүй. Энийг бол би яачч болно, дээрлэгчж болно. Энтэй юу ч ярьсан. Яад юу ч хийсэн яад тэдийг л өчгүй даа. Наач юм дуурддаг юм уу ба. Ингээд даваад байхгүй. What the fuck тийм гэж. Тийм. Тэгэхээр за андуураад яараа л гэдэг. Битээ андуураад байгаа. Хараа би арай ингэж жишээлбэл нэг хүнд гомдол тэгэл за битээ андуураад байгаараа намайг битээ тэгж бодоргод. Доод постууд нь комментууд нь цоомод үгээс ахвал яасан байхаа таны хин гомдооч юу болов байхаа үгүй яасан бэ миний өгшөө чи баг ингэдгүүдээ ерөн гэл хин бэ пар гэл ороод байна. Баатрах байхаас ийм үг гартал нь хин бэ гэж юм уу тийм яг би зүгээр өөрөө нэг эртний өнгөсөн шүү дээ тий. Над чиг эртний найзууд ихэнх нь яг ороо босхоо үеэр аав руу явцгаацсан. 10 жил, 28 жил, 32 жил суусан хүмүүс ч байна. Миний найз нар байна. Яагаад энэ бага хин бэ? Наа чи хин бэ? Мань нэг бацаан явуулчих уу? Юу солиороод байгаа юм бэ? Бас ингээд намайг ч бас тийм зөөлх учраас ингээд хүн яах гэдэг байхгүй. Тэгэхээр ингэчлэр л хүмүүс миний найзаа бас тэгж болохгүй л гэдэг. За. Маш их баярлалаа. Тэгээ тантай ярилцах аягүй гоё байлаа. Нэг гоё юм. Чин сэтгэлээсээ ярилцж байгаа хүн гэдэг чинь нэг өөр байдаг юм да. Би яг гоё тийм мэдэрлээ. Тэгээд урилгын маань хүлээвч хөрөлцөрсөн Баатрик багт маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан зүйлсийн тухай баярлалаа. Тэгээд
Би бол подкастн дээр хэлтийн сайн сайхан бүхнийг хүсье. Өөртөө хүсдэг хамгийн сайхныг хүсье. Баярлалаа. Тий. За ингээд төгсгий. Подкаст руу мэдхөрөө өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаараар Монгол Улсын гавьяа жүжигчин Баатархуу ах маань хүрэлцэн ирсэн байлаа. Тэгээд Powered by Airplane Айлиогжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг XM Broker, Zubroco Charna бүтээгдэхүүн мөн премиум болор резорт төрж бид бүхэнд энэ удаад хамтран ажиллаа. Тэгээ эх дугаараараа эргээд уулзцгаая. Баяртай. Powered by Airplane. Айлын хөгжи. Подкаст румын хамтрагчаар Zubroco XM Broker премиум болор резорт тэрэлж